Сайн өрхөн мөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг хүүп нөөцийн 15 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ 7 хоногт маш сонирхолтой онцлог мэдээллүүд ариун 7 хоног өнгөрсөн байна. За надтай хамтран хөтлөхөөр спортын сэтгүүлч Хулан маань студид хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд Хулан. Өдрийн мэнд хүргэе, үзэгчдээ бас өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө Монгол дахь сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэхээс өмнө энэ 7 хоногийн хувьд бол энхийн одын талаар эхлээд ярилцъя гэж бодлоо. Яг тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол маш онцлог тоглолт өрнөсөн гэж хэлж болно. Энэ талаар ярилцаач. За энхийн одын мэдээллүүдийг бид нэр хүүп нөөцийн ер нь дугаар болгоны ихэнд л хүргээд байгаа. Гэхдээ энэ 7 хоног бол бүр яа харахгүй онцгой 7 хоног байлаа. За учир нь үүнээс өмнө хийсэн тоглолтуудын үр дүнг харах юм бол хожиход хамгийн хэцүү хожлыг авсан 7 хоног гэж хэлж болно. За энхийн одын хувьд NCAA нийтдээ 4 дахь жилээ өнгөрүүлж байна. Энэ жилээс хамгаалалт нь илүү сайжирсан, дасгалжуулагчийн хамгийн их итгэдэг тоглогч болсон зэрэг мэдээллүүдийг бол хүргээд байсан. Харин энэ 7 хоногт NCAA-ийн хувьд бол за үнэлгээгээрээ 38-д бичигддэг маш чансаа сайтай багтай тоглосон. За Лувсаныгийн их сургуулийн хувьд бол 38-д болдог бол энхийн одын сургуулийн хувьд 106-ад ирэмттэй. За хоорондоо ийм олон зайтай чансааны хувьд ийм их зайтай багийг хожсон нь бол мэдээч хамгийн том апсетыг гаргаж чадлаа. Тэгээд энхийн одын хувьд энэ тоглолтод маш олон талт тоглолтыг үзүүлсэн байгаа. За тухайн тоглолтыг бол энхийн од 7 оноо 7 самбар тэгээ 2 хаалт 1 бөмбөг таслаад 3 дамжуулалт гэсэн ерөнхийдөө маш олон талт тоглолтыг бол үзүүлсэн. Тэгээд талбай дээр түүний хамгаалалт бол энэ хожлын хамгийн гол түлхүүрүүдийн нэг байсан гэж хэлж болно. Тэгээд тайлбарлагч нарын хувьд ч гэсэндээ Америкт байгаа тайлбарлагч нар энхийн одын тоглолтыг бол маш их сайжруулж байсан. Мөн дээрээс нь яг өмнөх тоглолт энэ тоглолтын тухайд бол энхийн од хамгийн олон минут гарсан гэсэн бас мэдээлэл билээ. Тайлбарлагчийг тухайн тоглолтын үеэрх тайлбарлагч бол энхийн одын буюу шарв жамцын тухай маш сонирхолтой мэдээллийг хүргэсэн гэсэн энэ талаар мэдээлэл нь. За энэ бол бүр энэ 7 хоногийн хамгийн онцлог үйл явдал, хамгийн баяртай мэдээний нэг байлаа. Тэгээд энхийн од ямар жимээр явж байгааг үзэгчид маань, сагс сонирхогчид маань маш сайн мэдэх бах. Тэгээд ордны тайлбарлагчийн зүгээс бас юу ярьсныг нь орчуулад ямартайч багхан бэлтгэлээ. Тэгээ энийгээ бас үзэгчидтэй сонирхуулъя гэж бодож байна. За тоглолтын дундуур бол Монголын шарк буюу Цэрэн жанхаар шарв жанцын гавьяатын талаар тэгээ ярилцсан. Тэгээ одоогоос 35 жил орчмын өмнө Лувсаныгийн их сургуулийн домогт дасгалжуулагч Дели Браун Монголд ирж сагсан бөмбөгийн клиник явуулж байсан. Тэгээ тэр үедээ бол 7 тохой өндөртэй Монгол шаркийг сагсан бөмбөгийн авьяасыг нь хараад алмаарсан гэж ярьж байлаа. Тэгээ дээрэс нь түүнийг Америкт авчирч шактай хамт тоглоулахыг хүссэн. За шакийн хувьд бол 89-92 онд Лувсаныгийн их сургуульд тоглож байсан. За асуудал нь тэр үед бол энхийн од шарв жамцын аав нь Цэрэн жанхаар ахын зөвшөөрөөгүй учраас Америк руу явж тоглож чадаагүй, тэтгэлэг авах боломжгүй байсан гэх зэрэг иймэрхүү мэдээллийг бол энхийн одын тоглолтыг тайлбарлаж исэн Америкийн талын тайлбарлагчийн зүгээс өгсөн байгаа. Гэхдээ мэдээч тайлбарлагчийн хувьд бол бага зэргийн зөрүүтэй алдаатай мэдээллийг бол хүргэсэн. За өөрийнх нь хувьд яг ямар судалгаа хийснийг бол хараахан сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь цаг хугацааны хувьд бол 10 орчим жилийн зөрүүтэй мэдээллийг өгчих шиг болсон. Тэгээ Шарвахын хувьд бол 74 оных тухайн үед тайлбарлагчийн хэлснээс зурж байгаа зүйл нь 16, 17, 8 настай байсан гэсэн үг 36 жилийн өмнө. Тэгэхээр бага зэргийн алдаатай мэдээллийг бол яг хүргэсэн. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ том лигт энхийн одыг маш сайн тоглолтоо үзүүлж яхад нь аавыг нь дурдаад за бүр зургийг нь гаргаад нэлээд удаан хугацаанд бол аавын талаар ярилцсан. Тэгээд Монголын нэрийг сурчилсан маш том үйл явдлуудын нэг бол яах аргагүй байлаа. За маш гайхалтай мэдээллийг хүргэсэн Хуландаа баярлалаа. Хоёулаа эргээд хоёр зочинтойгоор хамтдаа уулзцгаая. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Дасандаа Буханы банк спортыг дэмжигч Тоётаг албан ёсны дилер топ мотор сэжилж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр аз жаргалын амт Icemark таны дижитал аяллаа итгэл түнш ID Zone ID-ийн бүх хэрэгцээг ID Store-оос. За өнөөдрийн зочдоор спортын сэтгүүлч тайлбарлагч Оргил Мөнх болон спортын сэтгүүлч тайлбарлагч Инхот маань хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Орон мэнд. За
Энэ 7 хоногийн хувьд бол маш сонирхолтой онцлог мэдээллүүдээр 4-7 хоног бас өнгөрсөн байна. Тэгээд хэдүүлээ хамтдаа эхнээс нь ярилцаад явъя. За бидний хамгийн ихний ярих сэдэв маань болохоор 692 хоног хүлээсний эцэст Болбаатар маань сагсандаа эргэж ирсэн байгаа. Сагсан бөмбөгтэй эргэж ирсэн. Ер нь бол бид гэлтгүү те Монголын бүх сагсан бөмбөг сонирхогчд маш баяртай болов уу гэж бодож байна. Тэгээд эргээд Болбаатарын тухай үйлдэлч гэсэн тоглогч нарт маш том сануулгах сигнал болж өгсөн. Тэгээд эцэст нь бол эргэж ирж байгаа нь баяртай. Болбаатарын тухайд би бол Монголын хамгийн бас шилдэг тохиогч нарын гэж боддог байхгүй яагаад чи нөгөө биеийнх нь харьцаанаас шалтгаалаад тэр юм уу тоглолт нь бүр амар гоё уран харагддаг. Тэгээд 2 жилийн өмнө бас яг нөгөө бандуулж исэн цаг хугацааг нь эргээд очих юм бол юу болж ирснийг үзэгч маань ч гэсэндээ сайн мэдж байгаа ах. Тэгээд ямар ч тач өөрийнх нь хувьд бол нэлээд баяртай байгаа. Фэнүүдийнх нь хувьд ч гэсэндээ ялангуяа хуучны гардын фэнүүдийн хувьд хамгийн хайртай тоглогч нь байсан учраас эргээд ирэхийг харах бол сайхан байгаа. Ундраг Knights багийн эсрэг тоглосон. Тэгээд энэ тоглолтын эсрэг бас 10 оноо 5 самбар авч бас удаан хугацааны дараа гэхэд бол бас нэлээд үнэлэгдэхүй зооног авсан гэж бол бас харж байна. Тэгээ ер нь бол өөрөө Болбаатар зөв хүн нэг тийм ирэмгий нэмээд одоо хөдөлмөрч тууштай залуу байхгүй. Тэгээд яг маш тодорхой санаж байгаа зүйл гэх юм бол Хөвбнөөц нэвтрүүлгийн анхны дугаар дээр анхны сизон дээр яг ярьж хахад энэ үйл явдал болсны дараа яг шгшөөгийн насан дээрээ те гэсэн бөмбөг тоглох эд насан дээрээ тэр үйлдэлийг гаргаад ингээд удаан хугацаанд бандуулсанд их л харамсчихлаа. Тэгээд хараахан болоогүй байна. Мэдээж өөрийгөө дахин баталж нотлж харуулад эргээд бас Монгол Улсын шгшөөгийн өмсгөлтэй талбайд гараасаа гэж хүсэж байна. Гэтэ одоо яг бас шууд хэлэхэд хэцүү те. Уг нь тэр үйл явдал гарахаас өмнө форм ямар байлаа. Плей-оффын тоглолтууд шгшөөгийн одоо сүүлийн миний мэдээ одоо энхий од өдөр нэг ирдэг шгшөөгийн цугларалтнаас тэрний дараагийн Азийн аварга урдсан шатны тэмцээнүүд хүртэл оролцсон. Яг хувь тамирчны бүрийн эд оргил үе нь бол буцалж байсан үе шүү дээ. Одоо тэгээд 2 жил яг албан ёсны тоглолтод оролцохгүй байна гэдэг хувь тамирчдын за банк бэлтгэл мэдээж тогтмол хийж л байгаа. Гэтэл албан ёсны тоглолт ингээд тэмцээнд оролцохгүй байна гэдэг бол формын талаар бас нэлээд. Одоо ерөөсөө ингээд тоглогч нартай ярилцахаар ихэвчлэн тэгдэж штэ. Ерөөсөө нэг 2 сарч биш 2-7 хоног байхгүй болоод ирэхэд бүх юм шал өөр болсон байдаг. Тэгээд тэнгүүт 2 жил гарангийн хугацаанд ингээд байхгүй байгаад эргээд ирэхэд Монголын сагсан бөмбөг яаж өөрчлөгдсөн байгаа бол эргээд доорн тоглодог байсан дүүнер яаж хөгжсөн байгаа бол гэдэг. Тэгээд тэр өрсөлдөөний мэдрэмж гэдгийг эргүүлээд олж авахд хэрэг хугацаа шаардах бол гэдэг бас сонирхолтой байна л да. Хөгжлийн лиг чинь бүр үнэхээр гоё лиг болчиход байгаа юм байлээ шүү дээ. Ялангуяа одоо энэ Western Warriors гэдэг багч чинь бүр дээд лигт ороод ирэх магадлал маш өндөр байгаад байна. Бүрэлдэхүүнийх нь хувьд бараг л яг л хуучны гардынхан цуглчаад байгаад байгаа. Тэгээ Болбаатарын энэ улирлын тоглолтууд супер байгаад энэ баг ерөн дээд лиг рүү орж ирээд дараа жил бүр гоё юм болох магадлалтай санагдаад байна. Тэгээд лигийн ерөөсөө хөгжлийн лигийн хамгийн өндөр эмоцтой багч нь Western Warriors хожигдлгүй хэвээрээ байгаад байгаа юу? Тэгээд дасгалжуулагч нь ч гэсэн эмоцтой. Ямар ч тач Болбаатараас 692 хоногийн дараа буцаа сагсандаа эргэж ирсэнд нь бүх үзэгч фэнүүд нь бас баяр хүргэж байгаахаа бидний зүгээс бас баяр хүргэж байна. За дараагийн онцлог мэдээлэл бол яа харахгүй онцлогоос өөр аргагүй одоо мэдээлэл байгаа. Энэ бол бишрэлт металл багийн тухай. За мэдээж одоо 4 дахь импорт тоглогч буюу Terrell Brown тий ирээд эхний тоглолтод оролцохдоо нэлээ эвгүй оролцсон шүү дээ. Тэгээд түүнийхээ хартлаас гэрээгээ цуцалсан гэдэг одоо бас мэдээлэл гарсан. За тэгээ мөн бишрэл металл багийн ахлагч Ууган Баяр маань нэлээ хүнд бэртэл аваад гарын сарвундаа мясцаас хийлгээд буцалж ирэх нь одоо баг плей-оффын үеэр гэж яригадаад байгаа шүү дээ. Энэний талаар хэдхэн хормын өмнө бишрэлт металл баг өөрөө мэдээлэл хийчлээ. Яг Terrell Brown өөрөө бишрэлт металл багт ирэхдээ за эмчийн үзлэг те бүх юмнуудаар ингээд хамрагдаад ирсэн. Гэхдээ ACL болоод менискусийн бэртлээ нууж ирсэн. За тэмч тэр нь илэрснийхэн дараа шууд гэрээгээч баг албан ёсоор цуцлалгүй зүгтаад явцсан ийм мэдээлэл бас бишрэлт металл өгч чинь. Тэгээд бишрэлт металлын хувьд яг холбоотой баримтуудыг олон улсын сагсан бөмбөгийн холбоон руу явуулчихсан учраас нэргээд энэ тоглогч өөр гадаадын өөр улсын багт тоглоо гэхэд бидний ярьдаг одоо FIBA-гийн бичиг те FIBA clearance очих боломжгүй л болчихж байна л доо.
Энэ бас тэгээ Монголын лигт үнэхээр сургамжтай л үйл явдал болж байна л доо. Гэмтлээ нууж иржсэн тохиолдлууд өмнө би гэхдээ энэ тоглогчийн хувьд ACL буюу ямар ч нуух боломжгүй гэмтэл мөн бидтэй. Би энэ дээр жоохон гайхаад байна. Тэгэхээр тэр нөгөө нэг мэдгүй эмчтэй гэдэг хүрсэн ч юм уу. Яасан ч гэдэг юм байна. Тийм болохоор ирээд шууд мэддэх зүйл үстэй тий. Тэгээ тэрийг бас нууж ирнэ гэдэг үстэй. Тэгэхгүй Монголд ирээд бэлтгэлд орсон юм. Монголд ирээд удаагүй байхдаа харин тий шууд металлын тоглолтод орсон байхгүй. Тэгэд хамгийн тухайн үед хэдүүл ярилцчихсэн тоглолтын дээр тоглолтод нэг их тийм хүнд контакт аваагүй. Тэрнээсээ шууд доглоод ирсэн байхгүй. Тэгээ доолсон ч гэсэн ямар нэгэн сэлхээ захиалаагүй бүр ингэж өөрийгөө хүчлээ тоглоодсон. Тэгэхээр яг тэр бэртлээ бол мэдчихсэн. Тэрийг ингэж нуух гэж одоо тийм бэртлэгч яаж нуух. Гэтэ энэ тоглогч бас Монголын лигийг одоо муухайгаар хэлэхэд амар доорлсон үйлчлэл доолсон баг. Мэргэжлийн карьер нь ер нь баг ингээд дуусах бах. Ягаад тэгэхээр гэмтлээ нуугаад багт ирээд өндөр гэрээ аваад тоглоод иж бол яаж болохгүй. Энийг мэдээж металлийнхны хувьд ингээд нийтлээд яваад байгаа учраас дараагийн том лигүүдэд бол энэ. Тэгээ одоо шууд ерөөсөө өөр баг Terrell Brown-ыг сонирхлоо гээд за манайх ингээд нэгдэх хүсэлтэй байна гэхэд өмнөх баг болох бишрэлт металлаас бичиг хэрэгтэй байхгүй FIBA clearance тэрийг нь бишрэлт металл. Одоо нөгөө Америкийн нэг мод шидэртэй нөөцтэй нэг амар бүр нэг тийм олон лигүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү лигүүд л боломжтой болов. Одоо өөр улсын лигт зөвхөн FIBA-гийн FIBA бүртгэлтэй улсуудын лигт тоглоно гэж бол одоо баг болов. Одоо бидний яг мэргэжлийн лиг тийм. За одоо тэгвэл металлийнхаа талаар ярилцъя л да. Металл энэ тохиолдолд одоо яг яах ёстой нөхцөл байдалд орчив тий холбоо ойныг яаж шийдвэрлэх бол ахиж легоноор авах эрх нь уул нь хаагдсан байгаа. Гэхдээ хулигтуулсан гэж хэлж болохоор байгаа даа шүү дээ. Тийм юм чинь ямар нэг өгөөмөр зан гаргах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгэж болохгүй. Би бол хэлж болохгүй. Багийн ахлаа за бүх багийн төлөөллүүд холбоотой уулзалтад металлд ийм зүйл тохиолдсон. Нэг удаадаа ямар нэгэн байдлаар бид нар бол ингээд яг тийх ёстой юм шиг. За одоо үгүй тэр чинь гол нь юм бохгүй. Легонор тамирч тэр чинь холбоо тэрийг сонгохгүй шүү дээ. Багуудын арын алба өөрсдөө сонгож одоо энэ дэр металлын арын алба өөрсдөө зан жоохон хариуцлагагүй ажилласан. Тэгээд дараагийн удаа за металл биш юм аа гэхэд өөр багууд дээр асуудал гарахад ахаал холбооноос гуйгаалаа манайхан ингээ ойлгохтой. Бид нар ерөөсөө нэг л юмыг одоо ингээд харж байгаа байхгүй. Сүүлийн нэг 4-5 жилийн хугацаанд те холбоо шинэ зохион байгуулалтанд орсноос хойш дүрм журам гэдэг бол дүрм журмаараа л байх хэрэгтэй. Хэрвээ тухайн өөр нэгэн багт эсвэл хувь хүнд давуу байдал олгоод нэг удаадаа ингэж хулангийн ярьж байгаагаар одоо харж үзэх юм уу те. Ингэх юм бол дараагийн асуудлууд ингэж гарч ирдэг. Учираас холбоо бол ерөөсөө ямар нэгэн үйл явдал боллоо гэхэд Болдбаатарын жишээн дээр хатуу шийтгэл оногдуулаа дараагийн хүмүүст маш том дохио болгодог ч юм уу. Ерөөсөө л дүрм журам ямар байх хэвээр тэрүүгээр л явж байгаа. Тэгэхээр бишрэлт металл миний хувьд үзэж байгаа зүйл гэх юм бол дахиж импорт тоглож авах хэрэгтэй. Бүх ёсгүй л гэж байна. Гэхдээ өнөөдөр металлын гаргасан одоо тэр нөгөө нийтлэл биш үү? Тэрэн дээр нь дурдсан зүйл нь бүх зүйл баримт нотлохотой байгаа. Бид нарыг бол үнэхээр хулигцсан гэдэг авч тийм. Баримт нотлохотой байсан бол яах гэж тэр тоглогчийг авчирсан тийм биз дээ. Үгүй металлын баримт нотлохоо нь болохоор бэртлээ биднээс үнэхээр ийм байдлаар ингэж нууж чадсан. Бид бол ингээд маш том хулигтууллаа л гэдэг. Тэгэхээр дабл чек 7 юм юу лээ? 7-8 огтлох нэг огтлох байсан байхгүй юу? За тэгээ юу болохыг харж тий. Бишрэлт металл багийн хувьд бол хамгийн харамсалтай зүйл бол надад бараг легонороос илүүтэйгээр Ууган Баярын бэртэл санагдаж байгаа байхгүй юу? Ууган Баяр бэртэл аваад плей-оффт орох уу үгүй юу гэдэг нь бол бүр нэлээд эргэлзээтэй бас болчлоо шүү дээ. Тэгээ маш хүнд бэртэлж гэж одоо онцлогдсон. Мөн дээрээс нь бишрэлт металл багийн хувьд одоо ингээд яг хүний тоогоор бол 3-аар дутуу болчихж байгаа. Бусад багуудаас бүрэлдэхүүний хувьд энэ чинь Ууган Баяр өөр. За нэг легонор ингээд 2. Тэгээ барыг цэлмэг яваад 3. Тийм. Тэгэнгүүт одоо яг Ууган Баярыг орлох хүн бас хэн байгаа вэ? Тэ яг одоо энэ оноо хүн хэн байгаа вэ? Ядаж байхад одоо манай бишрэлт металл багч нь 9-р байранд яваад байдаг. Одоо 9 тоглолт үлдсэн үү? Тэгээ ер нь бол багуудад нэг 9-10 тоглолт үлдсэн. Яг дээшээ гарахаар одоо бол яг өмнөх дугаар дээр бол дээшээ гарах боломжтой бас боломж байна гэж харж байсан бол одоо бүр нэлээд хэцүү болоод бүрхэг тэр дугаарын дараа Ууган Баяргүй металл чинь нэг тоглолцсон тий.
Яг одоо металд 10 тоглолт үлдсэн гэж бодвол дор хаяж 7-д нь очих хэвээр. Дээшээ гарахын тулд шүү дээ. Бас бодоод үзэхээр багуудаа бодоод үзэхээр яг доор жигсэж байгаа багууд ч нь өөрсдөө нэлээд хүчрхэг болоод ирлээ шүү. Одоо Дархан United байна тий. Хов чонхрууд байна. Бүгд нэлээд сайн үзүүлэлттэй болоод ирж байгаа энэ цаг үед бишрэл метал үнэхээр дэшиг дэвш чадах уу. Тийм тэгээд яг юу гэдгийг тоо бодъё л доо тий. Тоо бодоход яг 9-10 тоглолт үлдсэн. Энэний заавал 7-д нь хожих хэвээр. Багаар бодоход 7-д нь хожих хэвээр байлаа гэхэд гол тоглогч багийн ахлагч нь энэ 10 тоглолтын бараг 7-д нь орж чадхаар ийм нөхцөл байдал. Бараг бүгдийг үнжих гэж. Бараг бүгдийг үнжиж болно. Тэгэхээр яг энэ өнгөрсөн 7 хоногийн хөдөлнөөцийн дараа бишрэлт метал тоглоход бол бөмбөгтэй тоглох тоглогч байх. Ер нь тоглолтыг найруулах хүн байх. Яг хөө ууга багийн ахлагч байхгүй нэг гэдэг нь Италийн гол бүрэлдэхүүн 2 тоглогч гарснаас өөрчлөлт болчиход байгаа юм. Нөгөө Стивен Бенжамин чинь өөрөө ууган байраас амар хамааралтай бол ууг нь бол уугааг байх үед юу н сайн байсан шүү дээ стат нь. Оноо нь бол ер нь 20 төгссөн оноотой довтлооны өвч гайг үздэг. Бикнер бол явдаг доошоо өндөр намын зөрүүдээр нь смач дээр нь сольж өгдөг. Ууган байр нь байхгүй болчоор тэгээд Стивенсийн тоглолт бас унаал юм л да. Одоо яах юм тэгээд маргадаг холбож сурах юм их төрийг тоглолт. Одоо тэгэл өстой байгаа нөхцөлдөө тасан зохицол. Эсвэл бүр гайхам шиг болоод их тэмүүлэн өөрийгөө батлан харуулдаг. Яагүй бах. Би ч үгүй. Тэгээд би зөвхөн яг хувийнхаа үзэл бодлыг илэрхийлчихв. Яг металлын фэнүүд намайг уучлаарай. Гэтэ ер нь одоо бүх зүйл маш хэцүү байдалд үнэхээр орчиж байгаа шиг байна. Яг энэ легонроос хоошоо. Тэгээд менежмент ямар чухал вэ гэдгийг бас нэг нотлоход ирчихтэй металлын энэ үйлрэл болчлоо. Юу нөгөө 3 үйлрэл дараалаад финалд хүрсэн металл цэлмгийг ядаж яагаад сүлд явуулав те. Цэлмгийг яагаад явуулав? Инх баясгаланг яагаад барьж үлдэж чадсангүй гэж бид бүгдэд маш олон асуулт байна. Тэгээд мортхой хязгаал та. Саруулын гэрэн дээр яагаад бас тийм хоёр талд хоёр зүйл үүсв. Маргадыг авч чадсныхаа нөлөөг яагаад үзүүлж чадсангүй, драфтын нэгээ яагаад ашигласангүй гэж амар их зүйл ярмаар. Тэгээд бишрэлт металлын фэнүүд яг фэн групп дээр харж байхад ингэж л ярьж илээ. Ер нь өсгөөг авах байсан юм шүү. Хов чонхрын өсгөөгийг яаж хийж яагаад авчих вэ? Одоо байгаа байдлыг харуул бүгд л тэгж бодох байгаа. Бүгд л хамаар байгаа. Тэгээд ер нь Эрдэнэт Miners яг 3 жилийн өмнө 4 жилийн өмнө сербд бэлтгэл хийгээд тухайн жилдээ гайхалтай тоглосон тийм. Тэгэхээр супер байсан. Авраг авсан. Тэгээд Bisage Knights-ийн өдрөлд Филиппинд бэлтгэл хийгээд яг 2 импортоо авч яваад тийм. Ингээд урт хугацаанд бэлтгэл хийгээд эргээд лигт орж ирэхэд багийн уур амьсгалч дээр эргээд тоглолтч дээр ямар гайхалтай байгааг үзэгч ч гэсэн харж байгаа бол. Тэгэхээр багууд урт хугацаанд ингэж менежментаараа зохион байгуулалтаа хийгээд 2 импорт тоглогчоо эрт сонгоод тэр хоёрыгоо одоо юу гэдгийг хамтарсан бэлтгэлд авч яваад сорж үзээд үнэхээр болохгүй байх юм бол улирлын нэг эхний 10 тоглолт биш юмаа гэхэд эхний нэг 5 тоглолт хараад явуулах ч юм уу тийм ийм нэг гол шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болов уу? Эртнээс бэлтгэл хэрэгтэй болов уу? Надад бол металл дээр ийм зүйл анзаардаг. Одоо хүлгүүч ч юм уу, Knights ч юм уу те бус том багуудыг харахад за жишээлбэл Leafs. Яг ингээд тэр багууд хувь тамирчдыг хөгжүүлдэг аягүй сайн гэдэг байхгүй. Ялангуяа залуу тамирчид дээр. Leafs гэхэд одоо өнгөрсөн жилийн Эрдэнэ, энэ жилийн Эрдэнэ ямар зөрүүлтэй байлаа те. Өнгөрсөн жилийн рүү. Одоо хүлгүүтийн одоо тэр нөгөө нэг за Азиураас ахуулаад зөндөө залуу тамирчид гаргаж ир гих мэдчихлээ. Дөнгөд одоо ингээд би таагаруулсаа асуулт. Яг ингээд металлаас залуу тамирчин зав. Гэтэ энэ металлын бүрэлдэхүүн анханасаа байж байгаа одоо ийм төвшин тоглож ирсэн яг нэг тийм санаач бууж байгаа тоглогч байна. Одоо тэр тоглогч бол явуулчихад байгаа юм шүү. Сүхбат уугнаа хоёр л байсан биз дээ. Тийм бол Сүхбатыг инх хамраар солиод тэр үеийг ашиглахгүй байгаа зү. Тийм. Тэнгүүд одоо ингээд нөгөө дараагийн металлын ингээд нэг санаа нь ерөөсөө шууд нөгөө зах зээл дээр бэлэн болсон байгаа тамирчдыг авах гэж юм уу те. Үгүй бол ингээд бос тоогууд нь болохоор ингээд нэг багийнхаа соёл системийг нэг тамирчдад багаас нь суулгаад тэгээд тэрүүгээр ингээд нэг залхамжаагаа яваад шүү. Металл ус ерөөсөө менежмент талаас надад тийм дутмаг санагддаг. Тэгэхээр эргээд скаутинг, ареал голын мэтэл яриг таарна. Бишрэлт металл багийн одоо фэн групп дээр их бичигдэж байна л да. Багаас эргээд гол хүн Сүхбат байсан юм шүү дээ. Над тэр бол амар үнэ санагдаж байгаа байхгүй. Баг уналтад ороход хин сэргийхийн гингүүд за мэдээж нэгдүгürt багийн ахлагч аа. Тэгээд ууган баярыг хараад үзэнгүүд өөрийнх нь яг хувь хүн нь өөрийнх даруухан хүн байгаад идэг тий. Хүнд яг юм хэлж чаддаггүй гэдэг ч юм уу те ямар ч байдیں۔ Тэнгүүд яг өмнөх улирлуудыг хараад үзэнгүүд багийн ер нь л
гол багаас сэргээдэг хүн Сүхбаатал байсан юм шүү дээ тий. Хидээ алдаа оноотой орсон гарсан тоглолтууд хийдэг байсан ч гэсэн тэр багийг бас тодорхой хэмжээнд ингэж дээш явахад нь тус болж байсан юм бол Сүхбаат байсан юм шиг. Тийм, ерөнхийдөө солих өрөөнийхөө уур амьсгалыг яг л нөгөө солилцоонуудаараа эвдсэн байгаа тийм үү. Насны үед бусдаас арай залууч ялчгүй багтаа хамгийн удаан тогсон тамирчдын нэг л байхгүй Сүхбаат байж байгаа. 9 жил. 10 жил нь байх бас тий. Тийм. Гарцаа авах нь багийн нэг соёл нэг юу ч үгүй тийм тоглолтын арга бол тийм. Бүр үнэхээр нэг нэвч уфт тасан цогцсон тамирчин явуулчихаар. Тийм, одоо ерөөсөө ингэж бишэлт метал дав даруухан болчиход байна л да. Бүх тоглолтчд нь тий. Ямар нэг ийм гоё нюанс үүсгдэг, эмоц үүсгдэг их тийм багаа сэргээдэг нэг юм байхгүй болчих. Одоо сэтгэл зүйч ч гэсэн бүгд нэлээд уналтад орсон байгаа гэж бодож байна. Санчиг бас нэг л тоглолтод ашиглаж байсан. Тэр тоглолтод аягүй сайн байсан. Гэтэ ингээд улирлын туршид ашиглаадсэн бол одоо үдээд бүр гоё плей-офф хэлгээд бэлэн гоё санчир металд байх байсан юм шиг. Тэгээд бас нэг өнцгөн миний бодож ирсэн зүйл гэх юм бол одоо Эрдэнэт Miners өөр одоо юу гэдгийг SJPs ч гэх юм уу те ингээд дасгалжуулагчдыг авчихтаа нэмээд өөр одоо физ дасгалжуулагч эсвэл туслах дасгалжуулагчтай дахиад гадаад мэргэжилтүүд явчихдаг шүү дээ. Метал ер нь яг тэгж туслах дасгалжуулагчаар гадаад дасгалжуулагч ажиллуулж ирсэн. Эсвэл дата аналистаар ч юм уу ажиллуулж ирсэн тохиолдол байхгүй хаа. Миний санджаа. Монгол хүмүүс бол байгаа. Тийм, ер нь бол тамжид дасгалжуулагч, байгууллага дасгалжуулагч хоёр туслахаар ажилладаг байсан. Тэгээд ер нь арын албыг зузаатах юмар юм уу, илүү сайжруулмаар юм бол гэж ингэж харагдаж байна. Замиртайч бишрэл металл баг болоод сагсан хүмүүс сонирхогч бүх хүмүүс бол одоо бишрэл металл багийг хүлээсээр байгаа. Дэшээ гарах уугүй юу гэдэг бол одоо яг багийн уур амьсгал болоод тэдний хүчин чармайлтал нөлөөлөх нь дээ. За мэдээч муугийн хажуугаар бас сайн зүйлс бас байна. За энэ болохоор 3-3 Улаанбаатар MMC Energy багт ирсэн импорт тоглогч байгаа. Наурис Мэйз. Тийм ээ. За тэгээ энэ тоглогч чинь манай оргил мөнхийн хайртай тоглогч байгаа даа шүү дээ. За Nauris Maids гэж 17 оны Европын аварга. Тэгээ сүүлд 25 оны бас Европын мөнгөн медаль. За дэлхийн аварга мөнгө хүрэл. Тэгээ Олимпийн наадмын алтан медальт ийм тамирчин байна. Тэгээ товчхон дөрдүүл штэ. Болон тэгээд энэ тамирчны яг зөвөр Олимпийн аваргаас гадна хамгийн том амжилт нь 20 оны одоо тэр World Tour MVP гэдэг чинь ер нь бол 3-9 мөнгөтэй улирлын MVP гэсэн үг. Цол гоншил супер тоглосон гэсэн үг тийм. Тэгээ тэр чинь гол нь маш олон үзүүлэлтээр өгдөг амжилт байхгүй юу? За зөвхөн нөгөө тоо статистикаас гадна 3-3 ч өөр entertainment спорттай тийм ол одоо нэг хайлайт үзүүлсэн. Тэгээ хайлайт үзүүлсэн. Сэтгүүлчдийн санал, үзэгчдийн санал гэх мэтлэн маш олон зүйлсээс гардаж авдаг шаанал. Тэгээ яг ч энэ тамирчны нөгөө тоглолтын арга барил гэх юм бол маш сайн залдаг, хамгаалдаг, нуруу бол тийм өндөр биш мэдсэн үед. Манай андаас ч намхан. Ер нь бол одоо манай тамирчдаас бүгднээс намхан гол нь шүү. Анггүй намхан. Гол нь өөрөө нөгөө хамгаалтын мэдрэмж маш сайн. Бодогтой дөрөвстэй нөгөө нисмэч эдэр дээр сул үлдэн гэсэн ойлголт байхгүй. Ер нь үзэгчтэй зөв нуруу наамч гэсэн бус бүх зүйл дээр бол хитрхи өвд хийх тамирч байна. Өөлөх зүйлгүй л юм. Одоо хөл бөмбөг үздэг үзэгчтэй зүүрлээд хэлэх юм бол за Рональдо Месси хоёр нь бол биш. Нэг Неймар гэж хэлэхэд бол болно шүү. Яг тэр нэг төгсгөх чадвар, скил те юу гэдгийг довтлогоон дээр бол яг л Неймар шиг тоглолт үзүүлнэ. Зөрүүд одоо хамгаалтан дээр хэн шиг ч юм дээ. Яг нь үзэгчдийн нэг өчигдрийн байдлаар ингээд хандлагыг харж байхад зарим үзэгчд бол нас явцсан тамирч авчирсан байж гэх юм уу. Ийм сэтгэлүүд их харагдчихлаа. Гэхдээ 3-3 сагсан бөмбөг гэдэг бол нас ахих тусмаа илүү чанарчдаг, илүү туршлагачдаг ямар ч асуудал байдгүй ийм спорт. Одоо яг зөв дэлхийн шансааны эхний 3 байрыг харахад за Страханы бол нөгөө хоёр гол бол арай зөв 93 он очлоо. Тэгээ Маэстро ч бүр одоо бас явцсан шүү дээ 89 он 39. Тэгээ World ч бас нас нь явцсан 39. Дэлхийн шансааны эхний 3 он бол 3.35-аас дээш насны юм шүү дээ. Тийм. Тэгэл бодохоор Nauris Maids Улаанбаатар MMC Energy багт энэ үйлрэл тоглоод үнэхээр амжилттай тоглож чадах юм бол дахиад яг Монголын багийг төлөөлөх 4 жилийн хугацаа байна л гэж харах. Тэгээ хамгийн гол нөгөө манай Арука шиг айгу харизм өндөртэй юм байл шүү дээ. Ер нь тэр нь яг 3-3-т токс гэдгээр амар алдартай тамирч байна. Тэрс ингээд талбай дээр ингээд Арукаг токсик гэв шүү дээ. Реакшн л яриад байгаа. Харизм талаас нь яг мэд зүгээр ингээд шүүгч бай, өөрийн тамирчин бай, эсрэг багийн зүг хамаагүй бүгдийн зэг ингээд өөрөө яалтч нөгөө тийм байл ш. Амжилт нь тийм бид бас 3-3 дөөргөн нотолцсон хүн байгаад шүү дээ. Зөвхөн хожлын төлөө тоглодог гэж тийм. Үнэхээр мундаг.
Тэгээд сүүлийн 2 үйлрэл. За 2.5 жил хиттийн багуудаас тоглож байгаад. Яг хуу хувь тамирчин нөр амжилтандаа сандсан баг л та. Ялчгүй бүхэл амжилтыг гаргалаа шүү дээ. Авч бол. Гэтэл Ласманис уу, Месис уу гэвэл чи хэнийг сонгох вэ? Мессэлтэй ялцчих. Тийм. Месс. Сүүлийн жилүүд Ласманис бол Мессээс илүү нэг тийм хатсан харагдаад байгаа шүү дээ. Тэгээд яг үзэгчтэй бас дуулах гад Месс чи хамгийн их одоо Латви Рига гэдэг багаас хиттийн Бээжин гэдэг баг руу шилжиж ирсэн. Яг нөгөө хиттийн шгшөө баг дээр нэмэгдэж очиж ирсэн. Тэгээд очиход яг зөвхөн тухайн үеийн шуумаар би ихтэй бас гайгүй их сурвалжаа сонсч ирсэн мэдээ. Бүтэн улирлын цалин $120 мянган хавцаа гэж сонсч ирсэн 2 жилийн өмнө. Тэгэхээр өнөөгийн цалин яг тий ямар байгаа юм бол бас их сонирхолтой байна. Надад бол яг мэдээж чомын бол маш өндөр цалин өгч ирсэн болов. Тэр бол мөнгөсөн. Тэгэхээр ер нь тэрнтэй ойролцоо цалин Улаанбаатарын эмсийн энержигээс очиж байгаа бох. Тэгээд бас нэг бодож байгаа зүйл нь одоо манай 3-3-ын залуу тамирчид байгаа шүү дээ. А2 ч гэдэг юм уу Дүлгүн, Занимэд, Тэмүүлэн тий. Эдгээр тамирчид яг энэ Латвийн шгшөөгийн тоглолтын системд бас Мессиг дагаад энэ 26 хоног ашиглаад суралцаасаа гэж бодод байгаа. Ямар ч нэг тийм юу гэх юм бөмбөгийн шилжилт нь ямар ч гоё Латвийн тоглолтыг манай 3-3 сонирхогчд бас сайн мэдж байгаа да. Тэрний төлөө суралцаасаа гэж хүсэж байна. Монгол иргэншил авсан 3-3-т тоглохоор Монгол иргэншил авсан нэг импорт тоглогч байна. Тэр хэн бэ? Эрэгтэй юу, эмэгтэй юу? Та хэдэд тий яг тийм шоу мэдээ сонсогдоод байна. Ер нь бол төвийн тоглогч төвийн байрал дээр тоглодог тоглогч. Тэгээд гол зорилго нь гэх юм бол 3-3 шгшөө огт тоглуулахаар тэгээд бэлтгэхээр ингэж авчирч байгаа. Яг арай нааврас Месс биш үстэй. Месс одоо төв байлаа юу? Бас төвийн тоглогч гэдэг байна. Чи ингэж бодож байна. Тэггүй. Гэтэ одоо ингээд яг эрэгтэй дээр за юутэй ч нэг зүйл бол байгаа шүү дээ. Энэ нэг олимпийн цикл эхэлсэн. 3-3-сан мөнгөний олимпийн цикл 28 онд олимп болох бол 2 жилийн өмнө эхэлдэг болов. Тэгэхээр энэ жил одоо яг эх удирлаас цикл нь эхэлж байгаа. Мессиг олимпийн оноо цуглуулахын тулд амжилт өндөр гаргахын тулд эрэгтэй баг дээр авчихлаа. Тэнгүүт эмэгтэй байхыг ч үүсэхгүй. Тэгээд ядхна манайх ч өнгөрсөн дэлхийн аврах дээр мөнгө медаль авцсан. Бүр одоо өөртөө тавих босгон өндөр болгоцсон тийм. Тэгээд түүнийгээ дагаад эмэгтэй тамирчин авсан байхыг ч үүсэхгүй. За эрэгтэй байхыг ч хэлж мэдэхгүй. Тэр нь бол Америк тоглогч гэдэг байгаа. Тийм. Гол нь гэхдээ ийм бохгүй. Тэн дээр нөгөө нэг дэлгэр нэм дөлгөөн тэргүүтэй тамирчид яг 3-3 тоглож эхлэхүүгүй юу гэдэг нь бас одоо эрэгтэй хий би. Тийм. Одоогийн байдлаар юу заяа. Бас тодорхой биш үү штэ. Тэнгүүд чи эрэгтэй ч гэж болно. Гэтэ өнгөрсөн 7 хоногийн дугаар дээр отгаахын хийснийг санаж нөө дандаа нуруу намхан байгаад байдаг манай эмэгтэй шигшээ. Тэгэхээр нэг төв эрэгтэй гэж бас яриадсан шүү. Тэгэхээр бас их л эргэлзтэй маань эрэгтэй эмэгтэй юу л юм байна тийм. Миний за юу ч энэ шоумыг бол эхэлж гаргасан нь яг би л дээ. Гэтэ миний их сурвалж бол бат гэж за батн чайшээ гэдэг одоо бат гэж энэ бол шуум штэ. Тэгэхээр хэлэхгүй байнийтэйгээ зовоо. Тэгэнгүүт тэр хүн миний сонсдог бүр эргний үнэлгээ дээр гардаад авцсан гэдэг. Регистрийн дугаар нийт айл хэдийн Монгол иргэншлээ бүр ингээд хүлээгээд авцсан гэдэг байгаа байхгүй. Чи наа мэдээлээ тэгээ бүр үнэхээр 90 имийн цаашаага нэгтлаагүй юм уу? Гэвь. Би яг хөө гэдэг. Гэтэ одоо их сурвалжаа дуугаад одоогоо хэлэхгүй гэдэг. Бас худлаа байхыг ч үгүйсэхтэй үнэн хэлчихээ. Яаж ч тавхуудын гэж өөр ч. Цаанаас одоо нөгөө нэг холбооноос те 3-3 гэсэн мөнгө холбооноос ямар нэгэн мэдээлэл хийгээгүй тамирчдын ч өөрсдөө ингээгүй байх чи би одоо тэгэл амир өргөлмөгдөлтэй. Чи гой хүмүүс шинэ мэдээлэл хүргээ зарлаа л та. Яг энэ бүхний ард орж байгаа. Яг эрэгтэй эмэгтэйг энэ мэдж байгаа юм биш яг мэдээгүй юм шиг бас үнэхээр ярьж бас чадчихсан тийм. Үзэгчдээ ч гэсэн бидэртэй адилхан тий оргилмөхийн ингэж юунаас болж шаналаасаа гэж хүсэж байна. Хийм болоо үзэгчтэй мэдээ. Сүнхээр баяртай байна би бол дотроо. За ямар ч тач эрэгтэй эмэгтэйг бид бүгд яг хэсэгхэн хугацааны дараа бас харах байх. Тэгээд холбоо маань зурсан зарлаарай. Тэгэхэд бол эрхлөөний мэдээлэл бид яг ямар тамирчин хотлаа байвал ямар тамирчин бэ гэдгийг яг зарлаа сууж авах байх. Яг энэ доор комментнэр оргилмөхийн муулаа шүү. Гэтэ яг бидний авсан мэдээлэл яг үндэ нэг зүрдгүү маа. Ойрхон байгаад байдаг болохоор бас юм сонсоод байдаг. Би тэгвэл хүүсээ нэлчихв. Би бол их сурвалжтайтай нэлээд найдаж байна. Ер нь бол чамд хүүсэн нэлсэн юм уу? Би мэдчихэв. Чи хинт нь хүүсээ нэлээд би өөрөө олж мэдсэн. Би бол зөв тэгээд энд бол хүүсэл мэдчихлээ. Би бол нэртэй юутэй. Хоёр тэр мэдээд надад хэлэхгүй юм уу? За
За би болчих. За энэ сэдвийг хацгаая. Энэ сэдвийг хацгаая. Тэгээд хамтдаа хэсэг хугацаанд завсарлаад тэгээд онцлог тоглолтуудаараа эргээд уулзцаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч хамтдаа төрүүлж алах нь Unitel Сагсан Бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola-нар ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр Шунан дурлан Мамтыг KFC ажиллаж байна. За дараагийн сэдвүүдээ хамтдаа орцгоё. За энэ 7 хоногийн онцлог тоглолтууд бол бүгд хасын үлгүүд багтай холбоо хамааралтай тоглолтууд байгаа. За тэгээ хэдүүлэн хамтдаа хамгийн эхлээд хасын үлгүүд BCH Knights багийнхаа тоглолтын хайлайтыг үздэцгээе. За дахиад л Rivala үзлээ бид. Тийм тэгээд энэ Rivala тэгэл гоё л болсоор байх юм те дандаа. 7 хоногт 3 явчлаа ш тий. Хоорондоо 3 тоглолцсон. За эхний 2 үе бол ер нь Knights илүү байсан тий. Хасын үлгүүд чинь бүр 3 дугаар үе, хасын үлгүүдийн 3 дугаар үед тавтай байрал гэдэг шиг болчихжээ. Нөө NBA-д бол Үксигийн 3 дугаар үед тавтай байрал байсан. Одоо хасын үлгүүдийн 3 дугаар үед тавтай байрал болсон. Тэгээ эхний 2 үе бүр байнга дутуу явж байсан оноо алтаар. Тэгээ 3 дугаар үед бол бүр яг хувцал хөрөнд юу ярилцсан бол гэдгийг л их сонирхлоо. Тэгэл Скортоболос салжуулагч загин жил байгаа байх л та. Тэгээ тэрийг яг гой хүлээж аваад тоглолтоо амар чанаржуулаа гарч ирж чадаад байна тий. Тэгээд анхнаасаа нэг хатуу чанга шаардлагатай ийм дасгалжуулагчийн доор тий Европ системд тоглоод сурсан тоглогчд гэдэг эргээ замчааны хүртэл маш сайн авч байгаа л да. Хувцал хөрөнд дасгалжуулагч юу хэлнэ? Тэрийг маш хурдан хүлээж аваад 3 дахь үе талбай дээр гаргаж ийн гэсэн. Миний за яг үндэ бас нэг лигийн нэг хувцал хөрөө те ер нь одоо Сагсан Бөмбөгийн бас мэргэжлийн тамирчин байж үзүүлэхээр мэдгүй юм. Гэхдээ хөлгүүдэд миний бодлоор бол юм нэг тоглох хэд хэдэн арга барил байдаг. Энэ зүгээр хувилбар биш шүү. Яг зүгээр тоглолтын систем арга барил нэгээс хувилбар те. Эхний хагас за нэг ингэж тоглож чинь үнэхээр болохгүй байна. Тэгвэл би хувилбараар явъя гэл. Ялчгүй энэ 3 дугаар үе бүр би гэхдээ яг хөлгүүдэд тайлбар болох нь дээр л хэлж байгаа. Хөлгүүдэн 3 дугаар үе үнэхээр төгсөг өстой нэг бостогод бол навж өгөх штэ тий. Тийм штэ. Барс болтой шиг. Энэ тоглолтын тухайд бол Барс бол яг нэмэлт цаг дээр бол үнэхээр бага аварсан. Бүр өөрийгөө ингээд төгс тоглолтын дээр түгжин гэдэг штэ. Яг тэгээд түгжсэн. За энэ шидэлт. Тэгээ нөгөө celebration. Тэгээд чөөх тий. Энийг хараад голын юм гэж бодсон. Амар гоё санагдсан. Би шууд суудлаасаа боссон. Үгүй ер нь бол орноосоо боссон. Нилээ шөнө болсон тоглолт ч тэгээд үзээ байж исэн. Тэгээд яг Монголын лигт мэдээч торгуулахгүй. Яг дөрмийн дагуу торгуулаа төлөх байхаа гэд би алиалж хэлсэн. Гэтэ тийм зүйл бол болохгүй. Гэтэ үнэхээр гоё үзүүштэй байсан. Бид нар нэр ямар гоё сакс үзээд байгаа юм бэ л гэдгийг нотлохоо энэ тоглолт байлаа. 7 бөмбөг таслалт гэж уучлаараа яг юу гэсэн үг вэ те. Тэгээд энэ 7 үлцэн бас энэ улиралд нэг удаа задлан сүүлдээ байсан шүү. Тийм суур очиртаас юм хэлээл амжижээ. Тэгээд суур очирт ерөөсөө тэр юу гэж хэллээ? Биш үү? Энд чинь биш ээ. Өө намайг зогсож чадахгүй. Намайг зогсоочдгүй шүү гэсэн. Can stop me гэсэн үг байсан. Чин цаадас BCH Knights фэнүүд яа тэр. Гэтэ яг сагснаас бидний үзхийг хүсдэг зүйлийг яг харуулж байна. Тийм. Иймэрхүү трэш токууд надад бол гоё санагддаг. Тэнгуурт энэ хоёр багийн хооронд бүр амар өрнөд байна тий. Тэнгуурт Эрдэнэ цагт багаа оноо авалтаар тэргүүлж байгаа, нөгөө талаас Барсаа тэргүүлж байгаа. Тэгээ бодохоор Барсагийн статистик бол энэ тоглолтод үнэхээр супер байсан. За бид нарт одоо статистик харагдчихээн тий. Нэмэлт цагт юу болсон бэ гэхээр хөлгүүд 18 оноо авч байгаа байхгүй юу? Knights 9 оноо авсан. Нэмэлт цаг бол тэр чигтээ яг ингээл эргүүлчихэж байгаа. Тэгээд багийн ахлагчийн гарт ерөөсөө нэмэлт цаг гаргахгүй байх боломж нь байсан. Тэгээд Эрдэнэ цогтоос торгуулийн шийдэлт алдахыг харддаг юм байна тий бид нар. Тэгээ мэдээж угаасаа тэргүүлсэн хугацаа BCH Knights хөлбөтөн 30 минут 15 секундыг тэргүүлсэн боловч угаасаа хамгийн сүүлд 4-р үе болоод нэмэлт цаг дээр л бүх юм шийдэх шээ. Тэгээд энэ хоёр баг хоёулаа торгуул ямар их алдсан юм бэ тий? Knights 27-оос 19, нөгөө талд хөлгүүд 20-оос 13. 3 шидэлт шин бүр 41 шийдсэн. Тий. Тэгээ нөгөө талаас нь 20. Би яг энийг дараа статын нарийн хараагүй юм биш үү? Тэгээ амжилттай болгосон шидэлтэж, за амжилттай болгосон шидэлтийн зөрүү бол дүүрч. Бишийн зөрүү. Тэр шидэлтийн орлого нь 41 гэдэг ч бас амар их шийдсэн. Хэдэн минутанд хийж шийдээд байгаа. Минутанд хийж шийдээд байгаа. Ер нь бол эхний хагаст их олон оролдлого байсан. Тэгээд энэ 17-гийн баг 80% нь
2 дугаар хасд байсан шүү. Тэгээ энэ тоглолтын дээр чихний хагас Миллер баг оноо аваагүй. 2 оноотой дууссан. Тэгээд ерөнгөө яг нэг Knights онооны тэргүүлээ баталгаажуулах гэдэг үед Миллер чинь нэг бас л нэг үлгэрийн итгэмээргүй үдийн шидэлтийг хийж өгөөл оноо зөриглөгцсөн. Тэгээд Warren байсан бол арай өөр нэмэлт цаг болох байсан болов уу гэж бодож байгаа үстэй. Бодно. Warren чинь 5 алдаатай болов. Тоглолтоос гарцсан. Тэгээд энэ 3 тоглогч гуруулаад 20-оос дээш оноо авсан байна. Гэтэл чадсан. Тэгэхээр бусад тоглогч нарт нь харин жоохон өвлөх зүйл байсан уу гэвэл гэхээр байна. Тийм гайрдных олуудаа бөмбөглсөн. Гэхдээ энэ тоглолтод гайрднаас их сайн эхлүүлсэн. Санагдчих байна. За нөгөө талаас Ян Миллер 19, Одиге 22, Барс болт 25-7-9. Энэ одоо яадаг статистик үзүүлэлт юм бэ? Ян Миллер ч энэ тоглолт дээр ялаа. Энэ бас хөөгд. Бас цуглаа харин. Миллер гүү хаа. Тоглолтыг дуусгах уу? Дуусгасан баха. Дуусгаад 19 оноо гэдэг бол бас л дуусгасан. 19 оноо гэдэг бол нэлээд Ян Миллер дээр туссан хамгаалт нэлээд өндөр байсан болов уу гэж харагдаж байна. Юу ч хийж чадсан. Тийм, юу ч хийлээ. Тэр 2 дугаараас шууд гарч ирээд 3 дугаар үе эхлүүлдэг тэр хоолой шийдэл. За тэгээд тэр 4 дугаар үеийн төгсгөлт хийдэг хоолой шийдэлт байна тий. Барсагийн энэ үзүүлэлтэн дээр одоо нэмээд 7 бөмбөг тасалт нь орж ирж тийм шүү дээ. Тэгээд тоглогч хидтэй үлээ нэмэлт цагт бага хожил төлөвлөж байгаа нь Барса байна шүү. Одоо тэгээд MVP өрсөлдөөнд хүмүүс Аз хоёр эрдэнэсэх төлөвлөл гэж яриад байгаа болохоос биш. Барс бол зөв нь араас амар ороод ирлээ. Ерөөсөө ингэ таалах зүвжээ. Одоо үнэхээр хүлгүүдээс MVP тодорлоо гэж бодоход Азаа юу Барса юу? Энэ үдрэл. За яг нарийн стат бол мэдэхгүй л байна л та. Яг бүр ингэ задлаад харах юм бол дунджаар нь үзэх юм бол Барса л гэж Ер нь баг Барса байх болов. Тэгээд Барса ингээл яг удирдлагын төгсгөлтэй MVP тодруулах гэж хахад Азаг за найзан жоохон орох. Яг нөгөө клач тоглогч гэж байдаг шүү дээ. Барса бол яг клач нь. Мөн. Тэгэд ерөөсөө энэ хүний MVP дээр бол азаах гэж юм юу гэх юм ингээд эмоцтэй юу гэх юм нэг тийм сандралч гэх юм уу юу ч ажиллахгүй гоос. Ерөөсөө л яг нэг тийм за бүр муухайгаар хэлэхэд нэг тийм аллах юм шиг болчиход. Том зүрхтэй. Тий, том зүрхтэй. Том зүрхтэй шийдэлтүүд хийдэг. Барсалтаас ярилцаад үзэхээр их даравхан хүн юм шиг хэрнээ те. Нөгөө дотоод сүмсэн гэдэг шиг. Тэр дотоод сүмс бол бүр үнэхээр амар тэр гараажаа celebrity тэгээ тэр дараа нь тоглолт дуусаад хэлж байгаа үг бол бүр. Тийм тэгээд ингэжлээ. Бас та хэд хэлэх юм арч. Зүүн Азийн Супер Лиг дээр нэг шууд амжилтан дээр хамтарч ажиллаж исэн гадаад мэргэжилтнүүд байгаа шүү дээ. Тэд нар яг энэ Барсагийн тоглолтын дараа your number 25 гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд WhatsApp-аар ингээд чатерингүүт юу 25 билээ гэсэн чинь Барсагийн дугаарч 25. Тэгээд яг гадаадаас хүртэл ингээд манай лигийн тоглолтуудыг сонирхоод үздэг болчихсон байлээ. Тэгээд Барсаг ерөөсөө ингэж Аз даяараа мэдчих. Одоо бас нэг зүйл анзаарагдаад энэ тоглолтыг үзээд бодогдсон зүйл нь маань юу байсан бэ гэхээр хүлгүүдийн хожигдолгүй цуврал нэлээд удаа үргэлжилсэн те. Тэгээ нөгөө хожигдохгүй байгаа багийн бүх юм нь гоё харагдал бид нар нэг өөсөв анзаарахгүй байгаа дангуурч яг FC эсрэг ч юм уу Knights эсрэг хүлгүүдийн эсрэг нэг тийм бас харагдаад ах шиг тэр нь юу байна гэж харж байна. Одоо тайлбар өгж байгаараа оргил мөхлөхсэн хэлээ. Knights өөсөв те. Гэхдээ юуны сэлгээний тамирчтай оноо бол таарахгүй Knights яг үндэ. Тэнгүүтээ Warren яг мэдээж Warren-ы стат бол угаасаа боорохгүй байгаа. Нэг тоглолтод дор ажлын 25 оноо авдаг. За зарим үед 30 хүрдэг тий. Тэгээд нөгөө чөлөө шидэлтээс ч гэсэн ер нь бол Warren-ын үнэхээр тогтолцоо өчигдрийн тоглолтын дээр л харагдсан байхгүй. Эхний үе хүртэл биш 20 дугаар үеийн дунд хүртэл нэг ч товтлогоо амжилттай болгоогүй. Гэхдээ явсаар жоод 32 оноо авцсан. Удирдлагын рекордод тогтооцсон. Тэнгүүтээ бас нөгөө товтлогоо болохгүй байсан ч гэсэн ерөөс нөгөө алдаа авдаг чадвар өчлөө шийдвэрлэл тэгээд байна. Тэгэхээр бус тамирчдын тоглол байхгүй болчлоо. Нэгт. Тэгэд Эрдэнэ цогт сайн байгаа ч гэсэн ерөөсөө тэр нөгөө хүлгүүдийн ихний хождог тоглолт биш үү? Knights хүлгүүдээр ихний тоглолт. Тэн дээр бүр ингээд хүлгүүдийн хамгаалт зөвхөн Эрдэнэ цогтыг ашиг ингээд дагс. Warren оноо авсан шүү дээ. Warren оноо авсан гэхдээ Эрдэнэ цогтын дээр юу ч хийж таагүй. Гих мэтчлээ юмнууд. Ерөөсөө ингээд нэг толгой 2-3 лидер тамирчин юм байна. Тэдний учрыг олцоход бос тамирчдын нэг нөхцөл байдлаас гаргах тийм нэг тусалцаа байхгүй байна. Тийм, багуудын харж байгаа зүйл бол ерөөсөө тэр гурван учрыг ч биш. Нэгнийх нь учрыг л олчих тий. Тэгээд бас тоолбор дууг нь талбай дээр байхад өөрөө шиг байгаад байгаа юм. Нэг болон дөрөвдүгээр тэр Warren гарч ирэхээс үрсэн болтгоо. Монгол тамирчдаас ялангуяа тэр Барса улс бол яг муухайгаар л гайр нэг шоглосон шүү дээ. Тэр баг 2-3 чудаа зүгээр тэр нэг талсан хамгаалтаас бомбын цэслаад авцсан. Гэх мэтчлэн Монгол холбон тоглогчдын
нэг уур чадвар туршлагын хувьд ч гэсэн баг зэрэг зөрүү байна уу даа л гэж бодож байна. Яг л холбоондоо болгосон байдлын зөрүү. Ерөөсөө орил мөхтэй санал нийлж сэлгэнээс ганц болж бүтэж байгаа хүн Ганбаатар л. Өөр нь баг байхгүй. За яг үсээр л таа. Бүрэн санал нийлж. За хэдүүлээ өргөжлүүлээ тасын үлгүүд Сэлэн Бодонс багийнхаа хайлайтыг үзье. За энэ тоглолт бас нэлээ. Ер нь бол Бодонс ч одоо ингээд сүүлийн үед маш их шүүмжил байгуулад байгаа шүү дээ. Дараалаад хидж хожигдоод байгаа. Тэгэд хүлгүүдийн эсрэг уг нь бол тоглолтыг нэг муу ихлүүлээгүй сайн ихлүүлсэн. Тэгээд ер нь яг базаад хэлвэл юу болсон яриглаа. За би бол энэ тоглолтыг үзсэн шүү дээ гэж хэлэхгүй. Өөрийнхөө хувьдаа. За яг үнэхээр талбай дээр нэг ширүүн үйл явдлууд болсон, уур амьсгалууд хоёр дамжуулалт байгаас өгцөн те. Тэр бол яг мэдээж entertainment талаас илүү. Яг нэг сакс талаас харах юм бол бас үнэхээр нэг тийм гол зурагтахаар тоглолт болсон миний хувьд. Хүлгүүдийн хувьд бол яг л хийдэг юм аа л ингээд нормал даа л яваад. Өөрсдөө тоглолтыг саксаал тоглоод байна те. Нөгөөд металлаас юу металлаас шүү Бодонсоос яг юу болоод байна яагаад байна юу хийгээд байгаа юм би ямар ч ойлгомжтой ингээд үзэгчч гэсэн юу тэгж бодсон баг. За би ч гэсэн нуулгуулгыг тайлбар дундуур нийлэр байхгүй болоод тэмүүлэн байхгүй болоод за ротейшны 2 гол тоглогч гарч байгаа. Тэнгүүдээ бас түүнгээд дагаад багийн сэтгэл зүйн унж болно. Эсвэргээрээ Бодонсын сэтгэл зүй сэргэж болно. Би бол ингээд нэг одоо нэг онооны зуруу ингээд нэг жоохон салаал яваад байгаа ш. Тэгэхэд би бол нэг Бодонсыг дөрөвдүгээр үехэд нэг дайралтаар орж ирээд нэг үр дүн эцсийн мөч шийдэгдэх болов гэсэн хүлээлттэй байсан чинь ерөөсөө тийм болоогүй. Сая ерөөсөө 60 хүлгүүд чинь төрүүлж явж агаад тэгээ Сэлэн Бодонс тэргүүлж эхэлсэн шүү дээ тий. 3 дугаар үед гэхэд хасын үлгүүд яг саяны 67-59-с ихгүй. Ер нь эргээд ирчих болов. Нэг тоглолтод бол нэг 5 минут гарan дутуу байсан шүү дээ. Тэгээд Ахмад Гэлберттэй Анантай ийм баг бол сайн шидэгчтэй баг бол маш урдаа ороод ирж болно. Гэсэн чинь нөгөө талд нь энэ тоглолтод юу ч болоогүй юм шиг тий. Милер нь хөвдөөгүй юм шиг, тэмүүлэн нь яваагүй юм шиг тийм л тоглолтыг болсон. Яг хүлгүүдийн тоглолт бас нэг жоохон нэг уналттай байсан уу байсан ихний хэвчтэй. Тэгэл нөгөө Милерч гараад өөрсдийнх нь 3 дугаар үеийн чиглэлээ тэгэл 3 дугаар үеэс тэсвэр баг болоо гараад ирсэн шүү. Одоо дамжуулалт дээр л бид нар харж байна шүү дээ 20-10 гэдэг зөрүү. Яагаад бүтэн багаараа 10хан дамжуулалт өгч гинэ. Энэ бүр хамгийн таар үзүүлэлтэн байгаа байхгүй Бодонсын. Ахмадын нөгөө айгу айса тоглолтог гэж бид нар ярьжсэн тий. Яг тэр тоглолтод л энэ статистик дээр харагдаж л да бөмбөг ерөөсөө шилжихгүй шүү дээ. Тэгээ үзэгчтэй бас нэг тэр бүр бас үнэхээр үе тийм үү гэж уулгалахаар нэг зүйл заяа. 3 дугаар үеийн 4 минутаас хойш 4 дугаар үеийн 2 минут хүртэл 12 минутын хугацаанд Сэлэг Бодонс баг оноо авсан 3 оноо авсан. Тэрсэн гэхдээ дургуулсан амжилттай болгоо. Дургуулсан 12 минут эсгсэн бөмбөгчтэй. Нэг ч товтлого хийгээгүй. 3 оноо авсан 3-аа өчлөө шийдэлсэн. Осолдохгүй нэг алдаа салгаж байгаа юм тийм шүү. Гэхдээ энэ бас яг үндэ энэ чинь үндэсний дээдлэгт байж боломгүй үзүүлэлт юм шүү дээ. За 10 тэгээ Монголын шилдэг багууд өрсөлдөж штэ. Алуу сарлж ярьж байгаа гэдэг. Үндэсний дээдлэгт яг гэхдээ үндэсний дээдлэгийн ийм бүрэлдэхүүнтэй баг байж боломгүй үзүүлэлттэй баг. Тэгэхээр одоо за яг яриагаа лавшруулчих л одоо би танаас сууж. За ингэ Бодонстыг юу болохгүй. Ерөөсөө толгой штэ. За. Тийм. Ахмад энэ багийн лидер байсан уу байсан гэсэн чинь дахиад нэг за Дэкийг хасъя зэ. Би бол Дэк гэж ярихгүй. Экватор Ананд гэдэг юм уу ингээд оноо хүсэлтэй амбиц өндөртэй ийм тоглогчид ороод ирсэн. Одоо хинэн энэ багийн толгой байж тэ 10,000 түмэн сэргээ дагуулад гэдэг шиг удирдаад явах юм бэ. Хин болохгүй байгаа зүйлийг хэлж тэр хувцсал хөрөг базаж уурлах үедээ уурлж, загнах үедээ загнаж, урамшуулах үедээ урамшуулах ёстой юм бэ. Багийн эзний юм үгүй байхгүй. Яг эдгээр тоглогчид дундаас нэг тоглогч толгойлоод эсвэл хоёр тоглогч юм уу тий. За одоо манайхаа ийм байна. Энийг ингэж юу вэ? Миний одоо зүгээр шууд харсан шүү дээ. Яг адилхан байхгүй. Тий. Ерөөсө Бацолбоо байсан мөхгүй. Сая тэр нэг Univision дээр орсон байсан шүү дээ. Сэлэн Бодонсын Risky Doll гэдэг тий. Баримтат кино ингээд 7 хоногт 2 дугаар ороод явах юм байлээ. Тэрэн дээр тулгын чилж байгаа юм, тэр Сэлэн Бодонсын анхны тоглогчдын чилж байгаа юм бол ерөөсө Бацолбоо гэдэг хүн энэ багийн уур амьсгалыг бүтээ авч хүлээж зөвшөөрсөн байсан. Тэр үзэх зөвшөөрөлт.
3 анхныг бас одоо нэг өмөрх хүнцэг байна л да. Одоо Анандыг, Энхбаатарыг, залуу аауд те мэрэгжлийн карьертайгаа цуг бас ар гэр босгож байгаа нэг юм үүрэг байгаад байна. Магадгүй өмнө зааланд 3 цаг байдаг гэсэн бол одоо нэг цаг 30-ыг өнгөрөөж байгаа ч юм уу. Арай нэг юм ачааллаа хуваах зүйлсүүд гараад ирсэн байх. Дээрээс нь яг 5-5-аа тоглоогүй удсан гэдэг шалтгаан бол байгаад байгаа тий. Гэхдээ менежментийн тал дээр бас л яг нэг юм металл шиг магадгүй за Ахмад хуучин бүрэлдэхүүнтэйгээ хожоод гой тоглоод ирсэн шүү дээ. Тийм үү? Ерөөсөө тэр бүрэлдэхүүнтэйгээ байсан бол одоогийнх шиг байхгүйсэн байх гэж бас бодогдож байна. Тэгээд яг би түрүүнээс Энхбаатар хэлэхдээ санал тэр нэг хувцлах рууны уураас л ямар мэдгүй. Тэгээд тэр нэг 12 минут оноо авчдаг үгсэн шүү дээ. Тэгэхээр тэр довтлооны за зүгээр багцаагаар бодгож бараг 70% 3 шидэлт байна. Тэгээд тэр за дасгалжуулагч Хосой Нето тэр чинь бараг ирээд ихний тоглолт нь 2 дахь тоглолт. Шинэ дасгалжуулагч ирээд дасгалжуулагч за 1000 хэллээ ингээд шидэлтэй болио ингээд нэг хувилбар дээрээс бодогтайлбараа дайрий гэж бодвол хэлсэн л байлгүй дээ дасгалжуулагч юм чинь та нар гараад ингээ хамаагүй шийдэж хэлээгүй л. Дүнгүүд за Нетогийн үгийг аваагүй байна тамирч те. Дүнгүүд тэн дээрээс одоо хинжүүд энэ баг за дэлгэр нэм те. Одоо 80 тоглолттой болио чи бодогтайлбараа мөрч тэрхий гişэдэд ингээд бол хэлсэн л байх. Гэтэл Ахмад Ананд хоёр ягаад чи шийдсээр л ус. Тэгээ одоо тэгээд энэ нөхцөлд бол боддоо Ананд Ахмад хоёр Нетогийн үгийг ч сонсохгүй тэр яваа шүү дээ. Яг над нэр чинь бас би санал нэг байгаа байхгүй. Яг Ананд гэхээс илүүтэйгээр Ахмад яг нэг юм айлын эрх хүчиг байгаад байна уу да. Тэгээ яг бүх эрх мэдэл энэ тоглолтыг үзэж байхад ч гэсэн маш олон дараалсан шийдэлтүүдийг алцаар байсан ч гэсэн тэр хүн шийдсээр л байсан. Нөгөөд нь ч гэсэн бөмбөгөө өгсөөр л байсан. Яг өөрсдийн ямар нэгэн одоо тийм дур мэдх зүйлгүйгээр яг Ахмад л бүх зүйлийг хийх ёстой юм шиг л байгаад байсан л та. Чүгтэр бас Ахмадас нэг агуу муухай хандлага зүгээр надад анзаарчихсан. Монголиас тожигдсон шүү дээ бодвол лав гарагт. Тэгвэл Ахмадын тоглолт болоогүй. Үнэхээр болоогүй. Хүмүүст сүйдээ зүгээр ингээд сэхээ захиалаад өөрөө суугаад бараг ахаж гарч ирлээ. За өнөөдөр миний тоглолт болохгүй юм би ч юу за болох юм байна да суулаа гэж утсан. Тэгээ одоо тэгвэл ийм нөхцөл за бүр тоглолт нь болохгүй яг энэ Монголын нөхцөл одоо зогцохгүй байгаа гэж яриад байгаа. Майкл Уильямсаа тэгвэл илүү талбай дээр гаргал та тий. Гэтэ энэ тоглолч бас дутуу юм аа. Уг нь бол улирлыг их гоё ихлүүлжсэн шүү дээ. Яг одоо үнэхээр Касенс ирэхин үнэн. Тэгээд ер нь баг миний хувьд бол энэ хоёр хуулингийн явуулаад дахиад нэг холбоон тоглогч бүр нэг за надад нэг асуулт Касенс ирэхэд плей-оффтой байх юм уу? Харин тий. Касенс за ирлээ гэж бодъё. Яг одоо энэ хэмнэл өөрчлөгдөн гэж харж байна уу? Өөрчлөлт. Касенс өөрчлөлт. Касенс бол нөлөө гаргаж шүү. Өнгөрсөн үлрэлийн стат мондагч та Касенс. Оноо самбраа тэр бол мэдээж 5-20 байсан. Гол нь түүнийгээ дагаад ассист нь өндөр байсан. Нэмээд өөрөө багийг тоглуулдаг тий. Касенс авах би бол тэгэд гол нь инх сайхан чилдгээ тулах чилжсэн бат өөр чилжсэн тоглолтын дараа харсан. Касенстай тоглоход өөрчин хамгийн эхлээд эвтэй байлгаж байгаа зүйл заслаан гэдэг ч байсан. Найдвартай бүр. Ингээл найдвартай нэгийг аваад чинь тэгэл Батын өрчин тэр нөгөө хөдөлгөөнтэй шийдэлтний авар мундаг үлээ те гэх мэтчлэн. Тэгээд Касенс ирээд бүр хангалттай. Тэгэл миний түрүүний ярьдаг те хувцаалахөр Ахмад нэг орилохоор Касенс нэг орилохоор байхгүй. Нэг тийм базаад аваад явчих болоод гэж бодод шүү. Касенсыг ахаа хармаар байна. Тэхийн тулд плей-оффод бодонсыг бид оруулмаар байна. Тэхийн тулд Монголиас хожигдоод иж болохгүй байна. Гол нь одоо тэгээ яах вэ? Тэгэхээр бас Монголиас нэгцүү ба яасан гэж. Тийм тэгээд Ахмадын хувьд нөгөө нэг Эпсийн дасгалжуулагчийг аваад ирсэнд нь бас жоохон сэтгэл дундуур байгаад дургу байгаад байгаа. За одоо аль нэг легионоор явах Касенс хүртэл аль нэгийг соличиход бол одоо өрөөтэйг шүү дээ тийм. За мэдээж тэгээд энэ тоглолтын хамгийн онцлог хэсэг бол яхаарахгүй дүүлэнтэй. Тийм дүүлэнтэй хэсэг бол байгаа. Одоо хамгийн энэ талаар одоо хэдүүл амтаа харцгаая. За хэдүүл эхлээд юу ч гэсэн энэ бичлэгийг үзчихээ. Биегээд Ахмад руу гаргасан. Ахмад дээр шүгэл дуурсан хажуугийн шугам гიშгжээ. Зэнийг сайн сонсон шүү үзэгчтэй тий. За Ахмад хяналтаа алдж шүү. За Тэмүүлэн бас Ахмад руу үг хэлсээр л байна. За техник алдаа өгсөн. За ер нь за ойлгомжтой болох шиг боллоо да. За Ахмад бол их бухимдангуй байна бүр. За Ахмадын техникийн алдаагүй Тэмүүлэг хөөх алдаагаар тургачихв. За арьс өнгөний үзлэр гаргасан гэж үзэж байгаа юм байна.
Тэгээ Тэмүүлэн хөөхөлтэйгээр торгочлоо. Ингээ хасын үлгүүдээс 2 ч тоглогч нэг тоглолтод талбайг чөлөөлөхөр боллоо доо. Бас хүний тэгээ эмзэг тий. Одоо яг ямар ч спортод энэ арьс өнгөний ялангуяа үзэлтэй. Тэгээ рацист үзлийг гаргасан тохиолдолд бол нэг тоглолтоос хөөгдөхөөр өрн шийтгэл тогтохгүй болов. Дараагийн тоглолтыг үнжүүлэх ч юм уу ийм арга хэмжээ авдгийг бол үүсэхгүй. Тэгээ спортод бол энэ одоо юу ч үгүй энэ арьс өнгө шашин шүтлэхээр гадуурхаж доромжлон гэдэг бол хамгийн буруу зүйл л дээ. За яг юу гэж яг юу болсныг бол бид хоёроос мэдгүй байгаад байгаа шүү үзэгчтэй. За шүүгчдээ сая ширээний шүүгчдээс өгсөн тайлбар бол тийм байлаа да. Ордны зарлагч бол тэгж зарлаа. Арьс өнгөний үзэл гаргасан гэж зарласан. За эхлээд хүлгүүдээс техникийн алдааны шийдэлтийг гүйцэтгэх нь. За нэг ийм болоод өнгөрсөн. За энэ бичлэгний тухайд бол яагаад хэдүүлээс зүгээр ярилцахгүйгээр үзээд өнгөрч байгаа вэ гэхээр сонсох маш их зүйл байгаа даа л та. Энэ дээр за хоёр багийн тухайд бол аль хэдийн бол эвлэрсэн гэж хэлэхэд бол болно. Холбоо хоёр баг гурван талаас хоорондоо уулзаад гар гараа барьсан зураг хүртэл оролцосон шүү дээ тий. Энэ дээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр бас PSN руу маш их дайралт ирж байсан. Энэ нь яг юу байсан бэ гэхээр тайлбарлагч нар яг ийм үзэл гаргалаа гэж хэлчихлээ. Тайлбарлагч нар ингэх ёстой мó ёсгүй мó гэсэн одоо хүмүүс маш их дайралт ирсэн баггүй юу? Тэгээ энэн дээр бол сая сонсоход бол яг хэрвээ эхнээс нь дуустал нь одоо үзэгчд сонсч чадсан болвол талбай тайлбарлагч энэ бүгдийг хэлээд энэ бүгдийг манай PSN-ийн тайлбарлагч нар үзэгчдэд хэлсэн нэг ийм зүйл болоод байгаа. Энэ дээр бас оргил мөнхөөс яг тухайн өдрөө байсан шүү дээ. Энэ дээр нэг тайлбар өгвөл. Тэгээ яг тайлбарлагчаас нь л асууя. За бид тэр тоглолтыг тайлбарласан хүн байна. Энд дээр ингэж за бид нар тайлбар яаж явуулдаг вэ гэхээр чихвчээр ордны бүх зүйлийг сонсож байгаа. Одоо ингэж үзэгчдийн энэ телевизээр сонсож байгаа шуумаас бүр хамаагүй хэд дахин чангаар сонсож байгаа. Бид нар бүр тамирчдын одоо нөгөө пүүсний чахралт хүртэл сонсогддог. Корт сайд ярианууд сонсогддог. Корт сайдын нүрийн үзэгчдийн яриа хүртэл сонсогддог. Тайлбарлагчийн чихвчин дээр. За бүр тэр тусмаа тэр ордны зарлагч тэр ширээний шүүгчийн микрофоны чимээ бүр хамгийн чангаар сонсогддог. Тэр чинь нөгөө ингээд шууд манай пүүлтүү залгаатай. Тий, бид нар өөрсдөө ч тэгж тааруулдаг. Тэрийг бид нар угаасаа хамгийн чанга сонсч иж ордонд юу болж байгааг өөрсдөө мэднэ тий. Тэгээд бид нар мэдсэн зүйлээ ордны шүүгч бол бид нар найдвартайг сурулж мөн тайлбарлагчдیں۔ Бид нар тэр хүнээс мэдээлэл аваад авсан мэдээлэлээ үзэгчдэд хүргэж байгаа. Ерөөсөө л ийм процесс болсон тэн дээр. Ордны шүүгч зарлж байгаа нь шууд ордон зарласан арьс өнгөний одоо юм үзлээ тийм гаргасан гэж хэлсэн. Тэнгүүт битээр бас тэр чинь эфирээ шууд ингээд чимээгүй байгаад иж болохгүй. Эфирээ амьд ойлгох хэрэгтэй. Тэнгүүт үзэгч гэсэн тэр хүлээж байгаа шүү дээ. Яага хөөчөө гэсэн тийм зүйл дээр л битээр цаг алдалгүй ордны зарлагчийн найдвартайг саруулжаас авсан юм а битээр шууд хэлсэн. Яг л ийм зүйл болсон. Гэтэ яг үзэгчдэд бол тэр нөгөө ордны зарлагчийн зарлж байгаа нэг чанга сонсогдоог л хэлээ. Тэгээ битс өөрөө очиод зургатаараа буцааж ухрааж үзсэн. Тийм тэгэхээр ерөөсөө тайлбарлагчийн гол үргэлт тэр байхгүй юу? Тухайн үзэгчийг ордонд байгаа мэдрэмжийг төрүүлэх нэгдүгээр, хоёрдугаар ордонд одоо ямар нэгэн зүйл болоод тэрийг нь үзэгч хэрвээ ойлгохгүй хэмжээнд хүрэх юм бол тайлбарлагч тухайн үзэгчд тайлбарлах энийг чинь л одоо тайлбарлагч гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ яг үзэгчдийн зүгээс бас уулан сайн сонссон бол гэж үзэж байгаа юм байна гэдэг үгийг ашигласан. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр шүүгчид ингэж үзэж байгаа юм байна гэж хэлсэн болохоос биш бид нар ингэж үзэж байна гэж оргил хоёрын үзэл биш байхгүй юу? Мөн дээрээс хүмүүс ойлгох нь ойлгосон юм шиг. Тэг ер нь бол ойлгож илээ. Тэгээд ойлгохгүй хүмүүс ч байна лээ. Тэр хүмүүс ойлгоорой. Тэгээд ер нь тайлбарлах тэр тоглолтыг тайлбарсан хүний зүгээс л гэхэд ямар нэгэн өөрийн одоо тэ үзэл бодол юу ч үгүй. Ямар ч зүйлийг шингээж яриаггүй. Яг л ордонд болсон үйл явдал. Тэгээд тэр ордны зарласан миний хувьд л найдвартайг сурулж мөн тэр хүнээс авсан мэдээллийг амнаасаа гаргаж үзэж та бүхэнд хүргэсэн. Бусдаар бол надад одоо тэ би хүлгүүдэд дуртай, бодонс дуртай гэсэн зүйл бол байхгүй. Ахмад дэмжлэг, тэмүүлэг дэмжлэг гэсэн зүйл ч байна. Инфотын хувьд бас холбооныхонтой уулзсан шүү дээ. Холбооноос ер нь ямар хүн мэдээлэл өгсөн юм бэ? Яг гурван тал уулзаад эцсийн шийдвэр нь бол тэмүүлэг 1.5 саяар торгоод нэмээд 3 тоглолтоор шийдгэсэн. Тэгээд хүлгүүд багийг 1.5 сая төгрөгөөр
шийдсэн ийм шийтгэл оногдуулсан юм байна лээ. Тэгээд гурван тал уулзахтаа бол ер нь бол спортт ийм те аль сүнгээр ялгарлах юм юу байж болохгүй. Гол нь энийг нөгөө нэг юу гэдгийг хоёр тал хоёулаа ингэж няцаагаад байгаа учраас сошиал дээр цагсан бөмбөгийг бид муухай харагдуулах нь одоо хин нэг нь сайн биш. Цагсан бөмбөг эвтэй байх хэрэгтэй. Цаашаад ингэж тоглолтууд яг үзэгчтэй сонирхолтой өрөх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр аль талын хувьд ингэж юу гэдгийг нэг цэг дээр төлөвлөрөө тэгээд олцгоос. Ер нь одоо энэ хүү сэдв баг BTT-ийн яриагаар төгсөх хэрэгтэй зүг дуусгах хэрэгтэй болж ах шиг байна. Холбооны гаргасан одоо үзэл баримт шийдвэрээр бол. Тийм ер нь бол тэгэхээр илт цагаан ямар ч нөхцөлд аль сүнгээр ялгуурлах хүнийг шашин шүтлэхээр нь доромжлох ч юм уу ийм үйлдэл хизээч байж болохгүй. Тэгээд талбай дээр шудраг өрсөлдөх хэрэгтэй. Ер нь юу гэдгийг яг ингээд шудраг өрсөлдөнө гэдэг бол өөрсдийнхөө ур чадвараар л өрсөлдөлтэй тийм. Ур чадвар арга зал нэхэр л өрсөлдөх хэрэгтэй болов гэж бодож. За ямартай ч энэ асуудал бол нэг тийшээ шийдэгдсэн. Тэгэхээр үүгээр дуусгар болгоцгоё. За дараагийн тоглолт бол хасын үлгүүд болон хов чонхрууд багийн тоглолт байгаа. За энэ бол бүр үнэхээр сонирхолтой тоглолт болсон. Учир юу вэ гэхээр хасын үлгүүдийн 10 дараалсан хожлыг зогсоосон тоглолт байгаа. Тулга дасгалжуулагч чи ер нь хасын үлгүүдийн эсрэг ер нь яг өнгөрсөн жил бараг үдээд байх шүү тий. TLG нэг юм тэгээд өөрөө тоглолтын дараа тулга дасгалжуулагч хэвлэн баг урал дээр хэлжээ. Олон үндэстний үлгийн нутаг ховдынхан байна. Нутгийн багийн ээж дэмжээрээ бид нар түүхийг бүтээж байгаа шүү. Тэ? Дан ганц одоо юу гэдгийг импорт тоглогчоор биш Монгол тоглогчдын уруухан гайхамшигар ингэж лигийн 10 дараалж хожоод явж исэн багийг буулгаалаа гэсэн ийм эрсдлийг өгсөн байна лээ. Тэгээд бас тулга тасгалжуулагчийн нэг ур чадвар нь сэлгээний тоглогчдоо ч гэсэн маш сайн тоглуулж байгааг 5-5-аар солиодсон шүү дээ. Тэгээ энэ нь бас эргээгээд урт хугацаанд яг харсан зүйл нь сэлгээнээс ямар ч тамирчин гарсан яг ижлэгэн оноо авалтыг үзүүлэх ийм чадвартай тамирчдыг одоо бий болгох зорилгоор л хийсэн зүйлс юм болов уу гэж хараад байгаа. Тийм тэгээд нэмээд залуу тоглогчтой учрыгч маш сайн болохын тулга тасгалжуулагч. За мөн гарын шавнырынхаа тоглолтогч дэндүү сайн мэдрэх юм да. Энэ тоглолтын дээр тэгээд Батуйг бол маш гайхалтай тоглосон, супер байсан. За нэмээд бидний нөгөө нэг улирал эхлэхэд баг хамгийн муу Аз импорт гэж ярьжсэн манай Poco тий. Poco хүртэл гэлэлцсэн юм тоглолт болсон доо. Тэгээд тоглох коуч ер нь тоглолтын арга барилыг харахаар зав. Тоглоом дээр яг үндэ тоглох коуч өнгөрсөн жилийн TLG энэ жилийн хов жонгоор тоглоом дээр бол нэг тийж юм их замбаа гэх зүйл би бол төдийлж олж чаддгүй. Зүгээр л ингээ химлэр тоглоом дээр. Ингээл Батуйг оноо авч, Рос оноо авч юм. Гэтэ ингээд ерөөсөө тийм дамжуулалтаар найдвартай сул шийддэггүй шүү дээ. Яг үндэ тийм дандаа залтнуундаас ойвуулж чадвараа. Зөрөөд харин тулга дасгалжуулагчийн багт. За ялангуяа шонхруудад юу давуу тал болж юм гэхээр ялангуяа хамгаалт гэж би бол боддог. Яг легонор дээр ижлэх өнгөрсөн жилийн Кени үедээ энэ жилийн нооруулж байлаа. Хоёулаа бодогтой байгаа зүгээр ингээд нөмрөөд авчдаг юм хоёр юм шүү дээ. Ер нь бодогтой байгаас бол энэ хоёрын эсрэг оноо авах хэцүү шүү. Хинч дайрж орохгүй. Зөрөөд харин дээр 3 оноо шидэлтэн тулгай күчийн тамирчид бүгдээрээ амар хурдан тэгээ нөгөө тэсвэр даах чадвар мундаг. Тэгэл ерөөс ингээд ямар ч тоглолтын ингээ химлэр балбсаар уйж гал давуугаа авчаад байна. Эндэр ч гэсэн харагдаж шүү дээ. Самрын харалт 41 хүлгүүдийн эсрэг ийм самбар авч байна. Харин би бүр сая хараад буруу бичиг байгаа гэж бодтол 41 26. Юу гэж хүлгүүд эцтэй гэж бодлоо тий. Яасан бэ? Гэхдээ нөгөө Pog PL2-нд тэр хоёр чинь 2 м 10-тай бүр нэг амар хоёр юм зогсчоор зүгээр гарын өргөө зогсож байгаа нөмрөө зогсож хэцүү байгаа. Хитдгээр үе дээр бэлээ юу Батгоёгийг аваад 4 өндрөөр нэг орж ирж байгаа. 3 үсэх хоёр маш найдвартай байсан тий. Үсэх хоёр олон жаргал нууруулт байл Pog 4 талбай дээр хамт байна гэхээр үсэхгүй тэр толгой коуч л ийш байна. Төгөлдрөөс дүүг. Тий ямар ч хүний толгой дотор тийм орж ирэхгүй шүү. Тэгээ хажууд нь Батуй ихтэй. Улирлын ихэнд нэг Рос багийн амар асуудал байгаа юм шиг бүр хитрхээ өөр дээрээ бөмбөгийг удаагаад байгаа юм шиг гэсэн. Одоо тэр оноо авалтуудыг айгүй гоё Батуйг өсгөө хоёрлоо ингээ хуваарлаад тоглоод эхэллээ тийм. Яг нөгөө нэг Манчестерын дасгалжуулагч бол яг л хөгжлийн лигт яаж тоглож ирсэн тий. Тэр химнэлээсээ гарч чадахгүй, тэр нэг хайрцагнаасаа арай гарч чадахгүйсэн болов уу гэж тулга дасгалжуулагч ирснээс хойш бол хараад эхэллээ шүү. Тулга дасгалжуулагч
багийн уур амьсгалыг их гоё болгож байгаа гэдгийг ч тоглогчид хэлж байгаа. Тэгээд бас энэ өсөх баяр гэдэг тоглогчийг бол бид нар баг хүүхний үтсэн дугаар болгон дээр ярьж байна тий. Ховч шонхны тоглолт болгон дээр л онцолж байгаа юм тоглогч. Ер нь нэг ойрын 2-3 жилдээ 2 жилийн дараа 2 жилийн дараа гэх нь мангас гарч ирнэ. За тэгээд хөлбөтийн бага тэргүүлсэн 3 тоглогчийн статистик үзүүлэлт харагдаж байна. Миллер 1 самбартай, Одигийн 7 самбартай, за Хазаа бол бүр 12 самбар авсан юм байна. Тэгээд ер нь самбар дээр зөрүү үүссэн шалтгааныг харж байна. Барсаа байсан бас. Байсан тий. Яг хөө тэгээд байнга сайн тоглосон гэж байна. Гэхдээ Барсаа ч бас 7 дамжуулалттай байсан шүү. Тэгээд 11 11 тийм сайн байж байна. Ер нь бол тэгээд хөлбүүдээс бас нэг харсан юм гэх юм бол ойрхон олон тоглоод ядраа тэгээ шүү гэдэг ялч хөхтэй. Хөлбөж өөрөөс чанга байсан юм аа тий. Ачааллын хувьд бол угаасаа маш их байгаа л та. Тий. Дууны найрлагч Батэрднах нэг хэлдэг. Ядраа тэгээ шүү. Тэгээ сэргэлэн байхгүй, бэлгүүн байхгүй, тэмүүлэн байхгүй. Ер нь бол том яг гэхдээ баг сүүлийн бас 2-3 тоглолт баг унжсан баха тийм ба. Бэртлийн мэдээлэл бол ирээгүй байгаа. Тэгээд юу гэдгийг яг ийм ачаалттай үед бас орж ирүүл яадаг юм бол эсвэл плей-оффт яг чухал тоглолтын те туршлагатай тоглогч өөрийнхөө нөөж юм. Тоглолтоо өнжөөд байгаа нь харин аюултай биш үү? Плей-офф хэлэхээр. Үгүй энэ чинь муушахын нийт чинь бас эвгүй хизээ өөрийгөө гаргах уу? Хизээ нөөхөө те хизээ бэлтгэлийг чанга хийх үү? Хизээ сул хийх үү гэдэг. Ер нь 89 оны найзууд чи яг тэгээд мэдэрдэг болсон гэсэн шүү. Бүх хотын тоглолт хүртэл байж байгаа л тэгээд бүх хотын тоглолтоос хойш бол ороод ирэх юм байна. За тэгэхээр хэдүүлэн хамтдаа яг 2025 оны 1 сарын 6 болон 2026 оны 1 сарын үснэгтийг хамтдаа харьцуулж харцгаая. За энэ бол маш сонирхолтой үснэгт гарч ирнэ. Үй майнер чи юм биш юм уу? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Майнерс чи өдөртөө төгсгөл. Угаас эхнээсээ ерөөсө бүх юм болоогүй байхгүй майнерс чи. Ер нь хайцсан. Тий. Болко ч бүр нөө бэртэлтэй явж уучлаа яг өдөрлийн нэлээд хэдэн тоглолтын дараа ч орж ирээд. Гэрээний асуудалтай. Тийм ч илүү. Тэгээ болорд нь орж ирээд тоглолт хийсэн уруулаад амар олон дараалсан уучлаг авсаар явж байгаа тийшээ гараад ирсэн байхгүй. За бүр яг энэ хүснэгтэйгээр хараа яг эргүүлээ хайцсан гэмээр харагдаад. Дээр байсан бараг бүх багууд доош явсан. Ингээл эргүүлээл тавьсан юм шиг л харагдаж байна л да. Бодонс метал 2. Яг уу яг тогтмол амжилт тогтмол байгаа гэх юм бол бид нар SJB-ийг харж байна тийм. Завхан руу очсон. Завхан дарах 2 ерөөсөө бас яг 6-7 дээр үнэхээр хайртай юм тийм. Тийм шүү дээ. Миний хүсдэг зүйл гэх юм бол 24 хоног харсан ч гэсэн завхан. Тэгээ завхан бол ер нь 7. Тийм ийм л байгаа. Тийм навцаал аваа. Энэ хоёр багаас ер нь 2 жил хүлээж байгаа юм яа. Яг ингэж 7-8-аар ч юм уу гарч ирээд хүсэлтийн ерөөсөө тэр хүнийг плей-оффоос классаа гэдгийг нэг тийм сенсац дэгдээгээсэ гэж их хүлээдэг шүү. Өнгөрсөн жил яг удирдлагын формоор хэрвээ завхан плей-оффт тоглосон бол бас магадгүй шүү. Стүүн тэгээгүй, мөр бэртэл аваагүйсэн бол яг тэр удирдлагын бүрэлдэхүүн формоор тоглосон бол плей-офф ихний шат. Тэгэд ч юм стүүн мөр хоёр ч би амар хайртай байсан шүү дээ. Нэг тухайд. За тэгсэн чинь одоо яг юу болж байна вэ? Mongolians нэр нь 4 дэх хожил авсан. Энэ бол их сайн мэдээ. Тэгээд юу гэдгийг дээр нь яваа багууд их ойрхон байна л да. Тэгээд Сэлэнг бодонс бишэлт метал гээд багууд ер нь тоглолт нь унтсан, бүрэлдэхүүн асуудалтай гээд Mongolians-аас дээшээ гараад ирэхийг үүсэхгүй юм байна. Бас Сэлэнг бодонс бишэлт метал 2 хожлын зүр бол маш ойрхон байна шүү дээ. Энэ хоёр бол одоо яг хинэн доош унж хинэн дээшээ гарах вэ? Дархан United. Би бол Дархан United-ийг яг энэ Dota 9-аар л орж ирэхгүй болов гэж бодсон. Одоо Mongolians ч гэсэн гарч байгаа үст өнгөрсөн жилийн Miners ямар амар цохилтыгээ гараад ирлээ. Одоо гэхдээ зөөр бодонс метал Mongolians гэсэн энэ 3 багийн зөөр ингээд тоглолтыг шууд харьцуулаад үзвэл алийг нийлүү үжилгэн. Юу гинэ? Одоо хүслэгтэд Dota-аас 3 баг шүү дээ. Mongolians бодонс метал 3 заяа. Mongolians-ийн тоглолт илүү. Тэгэхээр Mongolians байгаад шүү дээ Mongolians. Ер нь бол Mongolians тэг шууд л хэд basically бүх юм одоо нөө төгтөржөөд эхэллээ шүү. Тэгэхээр Mongolians плей-офф руу ороод бодонс метал 2 ингээд хөтөлцөө доош онхыг ч бас. Тэгээ одоо юу доош онх касасаа харж надад доош үзээ. Нөгөө нэг ориглын хэлтгэр Кайри Сажир 2 хөтөлцөө дүншлийг тоглоно гэдэг. Яг хоо үзэгчтэй фанатуудаас нууцлахгүй. Гэтэ яг үндэ бодит нь юм баггүй. Тэгээ бодит байдал нь л юм байна штэ. Үнэхээр метал бодонс 2 доош унахад бас
Хөгжлийн лиг маань бас илүү сонирхолтой болох юм да тийм. Үгүй үнэхээр бас тийм үгүйсэхгүй байхгүй да. Яг одоогийн нөхцөл байдлаас. Тийм шүү дээ. Метал шууд унаад бодон плейн тоглоомгуудаа хөгжлийн лигийн Western Warriors хожигдоод. Ийм ярьж байгаа айжлаа. Гэхдээ Муулоо. Яг үндэ өнөөдрийн дугаар дээр ярьж байгаа бүх юмнаас л айж. Бид нар нэлээд ширүү хэллээ. Гэхдээ бид нар бас үзэл бодлоо илэрхийлэх гэж энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Хувь хүнийхээ л үзэл бодлыг илэрхийлээд байгаа шүү. Одоо ер нь гэхдээ яг сэлэн бодос дээр бишрэлт металл дээр ярих цаг нь ирчихсэн байхгүй. Бид нар хэдий болтол бишрэлт металлыг тий за эцсийн дүндээ ингэж гараад ирдэг дээ. Плей-офф шалгарчнаа дээшээ гарна гэж одоо хаацайл нь гэхэр биш ээ. Нэг тийм юу гэх юм хүлээлт үүсгэх. Одоо л ерөөсөө нэг яралтай арга хэмжээ авах ёстой байна. Сэлэн бодос бишрэлт металл. Тэгээ за энэ хотоо чиний хэлжсэнийг үгийг амар сайн санаад байгаа. Чи 2 сар хүртэл 3/3-ийнхнийг хүлээ гэсэндээ. Би бас арай болоогүй байгаа юм дээ. Болоогүй байна. Би бас нэг юм амар сайн санаж. Бишрэлт металл 2 дугаар юм дөө 2-7 хоногийн юм яг энэ өдөр металл дэшээ гараад нөгөө хэдэн доош унаа. Би уугнаа гараа гимтэйгээд хагалгаанд орно гэж би. Энэ яриан дээр бол уугнаа л бүх зүйлийг эргүүлсэн. Металлын амин сус нь уугнаа учраас уугнагийн гимтэл 3 сар аавна гэж яхад металлд итгэх шалтгаан яг үндэ одоо маргадаас өөрөөлөлтэй. Тийм үнэхээр маргадаас өөр. Энэ хамар драфтын номер нэгтэйшээ агийг цайлуулна гэж байна. За нэг тийм байна да. За бид бүгдээд эх 7 хоногийн үндэсний дээдлигийн хуваар харагдаж байна. Waves. За тэгээд сүүлийн 2-7 хоног дугаар болгон дээр ярьж исэн нэг зүйл бол мэдээ чи Индра маань байсан. Тэгээд Индра бол уцаж ирсэн. уцаж ирлээ. Баяр хүргэе. Баярлалаа. Плей-офф орохын өмнөх тоглолтод орж ирээд тэгээс плей-офф руу оруулсан гэж бас хэлж болно тийм ээ. Гэтэ Индра ирээд чамаас. Гэтэ Бямба хагасны тоглолтод амар тоглолт гаргач тээ. Дархан хөлгүүд хоёрч гэсэн үнэхээр гоё тоглолт байна. Одоо энэ хоёр чи юу штэ тээ. Холбооны цамын тий холбооны цам дээр таарсан тий. Тэгээд ер нь дахиад ойрхон тоглож 3-аас алдсан дөө. Ээж тэр амар. Өмнө нь бол илүү нөгөө хүснэгтийн дээгүүр байгаа одоо тоглолтууд илүү сонирхолтой харагддагсан бол одоо илүү Дархан United-ийн тоглолт илүү онцолж харагдаж байна. Хов Чонхрууд багийн тоглолт илүү онцолж харагдаж байна гэдэг ч юм уу. Бидний тоглолт илүү сонирхолтой харагдаад эхэллээ. Шохруудын үед баг плей-оффын байрлалыг нь шийдэх хоёр тоглолтыг яг энэ нэм гараг хийх гэдэг шүү дээ. Энэ зовхны эсрэг тоглолт, металлын эсрэг тоглолт хоёр бол маш чухал харагдаж байна. Металлын хоёр тоглолт одоо. За маа бас л гэдэг яг үндэ чанга хуваар байна тий. Тий чармааж байгаа нэгнээс нь хойшлох хэл. Тий одоо тий ийм шахуу хуваараас хоёр чанга өрсөлдөгчөөс мэдээж 50% амжилттай гарч ирэхгүй бол. Тэгээд мэдээж үзэгчдийн маш ихээр үзэх энэ банк арена дүүрэх тоглолт бол хасын үлгүүд Apes, BCH Knights Apes байх болов. Тэгээд Apes бас ердөөний 3 хоногийн хугацаанд лигийн хүчтэй өрсөлдөгч хоёр багийн эсрэг тоглолтыг хийх гэж байна. Сэлэн бодос 7 хоног завсарлаа юм шүү дээ. За бас нэр эмгтэй плей-оффын нөгөөд сурвал Pirates Arft. Одоогийн байдлаар цуврал 2-ыг Pirates илүү хүрч байгаа. Arft бас юу болохгүй байна. Arft яалч бас гараа сэлгээр нь тэмцэрэг үйл байна л да. Pirates ч бас сэлгээний сонгуульчлалч орж ирэл 3-3 гээл 15 он авчин тий. Хамтдаа бас эмгтэй тоглолтоо яриад дуусгая гэж бодож байна. За эмгтэй тоглолтын практик харвал Улаанбаатар Amazons Итүүгийн Ерөвсүүд 2-0. Тэндээс Pirates Arft баг 2-0 болчиход байгаа. Яг Pirates Arft 2-ыг бол бид илүү өрсөлдөөнтэй гэж яриад байгаа тий. Итүүгийн Ерөвсүүдийн хувьд оргил мөнгө гэрэл гигээтэй юм харагдаж байна уу? Тайвар. 30 онооны зүрхсний тоглолтод тий. Нэг тоглолтод 30 идэх чинь. За Ерөвсүүд бүр үнэхээр сайн плей-оффын тоглолтолтой. Гэхдээ бүр үнэхээр сайн урлаа гэхэд 30 онооны зүрх нь 10 л болж байгаа. Яг үүндээ бас хожил аавна гэж. Яг гэхдээ хоёр бол миний хувьд бол хоёр дахь тоглолт багц зэрэг сайжирсан. Тий. Үгүй тий ядахнаа бас бүрэлдэхүүн нэмгэн баг дээр нэмээд зул цэцэг нь бэртцсэн. Хуучин бэртэл бараас ирсэн байна. Гэтэ надад Улаанбаатар Amazons Итүүгийн Ерөвсийн хамгийн сүүлийн одоо энэ хоёр дахь тоглолтыг нь харахад Итүүгийн Ерөвсүүд баг айгүй тайван тоглоод байгаа юм шиг надад санагдсан. Бүр яг ямар ч юм хүсэл эрмэлзэл байхгүй. За энэ уусаа Улаанбаатар Amazons штэ гэсэн хандлагаар тоглоод байна уу да гэж бол ажиглагдсан. За ерөөсөө энийг за таамаглаж л да. 4-г 4-3. За 4-3 биш 4-2. Арфт бол нэг 2 тоглолт. Өндөр заяагийн супер тоглолт руу ажиж байгаа. 4-1 гэж харж байна. Яг Jacqueline Carman бол сайн байгаа. Байгаад бол байгаа. Эхний тоглолтын дээр ер нь бол бас хожил байгуулж болох үз тоглолтын дээр
өөртөө бас нэг жоо шаардлагагүй амар олон удаагийн дараа яарсан шийдэл товтлохонод хийцэн. За 2 дахь тоглолт бол үнэхээр л болоогүй. Тэгээ 3 дахь 4 дахь зөвөр болох бай. Тэгээ манай үзэгчээс 10 дахь мэдж байгаа шүү дээ. Хүлгүүдтэй яаж сонжирдаг вүлээ те. Юу л тэр чинь 2 тгээс хүлгүүд ирээд ирчихлээ. Үгүй хүлгүүд 2 тгээр илүүрч чагаад баг 10-т нь дараа хождог баха. Тэгээд хүлгүүд 4-т нь 6-т нь хожоо тэгээд 7 тоглолт гарсан. Тий, нэг тиймэрхүү юм болчих санаад. Юу тийч бол нэг их л энэ Pirates-ийг чи хүлгүүцтэй явж иш бас болно шүү. Ер нь бол барыг тийм шүү. Тий. Ер нь бол нэлээд тийм сонжирсан тоглолт цуврал бол гардаг. 4 зургийн дагуу 10-т бол би орж ирнэ л гэж бодож байна. Юу тийч ингээд шүрдүүлчихгүй байна. Доорож 2 гэж л тавьж би бас тэгж бодчих. Тэгээ Улаанбаатар Amazons багийн маань энэ хожлын бараг жил дамнах гэж байгаа цувралыг аль баг зогсоох юм бэ? Зогсоох байхаа. Энэ үйлрэлт бол зогсоох баг. Энэ үйлрэлт одоо Pirates байх болов уу? Финал дээр. Тэгэхээр хэцүү л байна л та. Тийм тэгжэл таамаглая да одоо. За нэгэн тал дотроо хадгалж явсан олон юм өнөөдрийн дугаарт гаргасных нэг юм хэлчихээ. Өнгөрсөн 7 хоногт би яг Amazons дээр жоохон юм ярьсан байхгүй юу? Тэгээд би Amazons мэдээж дуртай эмэгтэй сагсанд хамгийн гоё сагссан бөмбөгийг толиулж байгаа баг. Гэхдээ яг энэ хിവэрэлийг удаа үргэлжлүүл үзэгчгүй байгаа эмэгтэйлийг маань бүр л үзэгчгүй маш хэцүү байдалд орох учраас Amazons-ыг шүүмжлээд байгаа юм бишээ үзэгчтэй. Цалингийн цэстэй болох ёстой гэдгийг л санааг л холбооныхондоо байнга дэвшүүлээд байгаа шүү. Үзэгчгүйгээс гадна одоо бус тогийн хөрөнгө оруулагч Тийм. гэсэн. Одоо тэгээ явцдаа эмэгтэйлэгт хөрөнгө оруулахаа ингээд omны хүлгүүд гээд гараа явцсан шиг байхгүй болчвол яах юм те. Тийм учраас энэс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь хамгийн наад захын жишээ нь цалингийн цэс. Одоо энэ жил бодгос жишээлбэл ийм их мөнгөөр авраг авцсан болвол яригдтал байсан байхгүй. Харин эмэгтэй лиг дээр харин жоохон тоохгүй байгаа юм шиг дүр зураг надад бол ажиглагдчих чинь. Тэгээд удахгүй үйлсэл лигийн зарчмаар, хөгжлийн зарчмаар болох байлгүй дээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хоёр зочиндоос маш их баярлалаа. Хамтран хөтлсөн Буландаас маш их баярлалаа. Маш олон ярилцах сэдвүүд байлаа. Өнөөдрийн сэдвүүд бол бас маш гал гарсан сэдвүүд байлаа. Данч манай өнөөдрийн нэвтрүүлгийн түрээд өндөрлж чинь маань нэвтрүүлгийн ивент итгэгчээр дасандаа буухан М-банк эх 7 хоногийнхоо шинэхэн дугааруудаар эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.